нөгөө хүний цаана гэх кино дээ шүү дээ. Тэрний саундтрак нэг хин саундтрак доолсон. Тийм. Тэрийг анх удаага би хамт дууллаа тий. Би нэг аим хордон үгэлдэг байхгүй тэрэн дээр. Тий. Сайн хүн нэг муу дуусан гойрон Тэр чин та юм уу одоо нэг өөсөө тэр чи одоо дог гэж дан гэж бүр алдаг. Өө тэр чин тийм юм уу? Тийм учраас өвзий трип гэдэг байсан. Тэр чи яг дөнгөж тоонд байгуул баг тэр чи баг анхны дуушх байх шүү. Өөх тэр хүнийг энэ хүн гэвэл тэгтгэхэр хүн бол сонгодог урлагийн театрын балетчин гэвэл хөгжимчин хүн гэвэл итгэхэр баг тийм. Сайн байцгаана үзэгчдээ. За манай Candy Talk Show маань эхэлж байна. За бид бүхэн одоо гайхамшигт 12 сар буюу шинэ жил анхны Christmas одоо зул сарынхаа баярынхаа анхны дугаарыг та бүхэнд хүргэх болсон да. Туйлын их баяртай бид бүхэн маш их хичээгээд өнөөдөр өнөрөө олуулаа 3-3-аа дандаа ингэ сууж идэг гэсэн бол өнөөдөр ингэ анх удаага дөрүүлээ боллоо. Хөө тэ боллоо гэдэг шиг. Дөрөв дэх сандал студид байршсан байна. За өнөөдрийн дугаарын зочин бол Tonot студийн за уран бүтээлчд Jason, за Owzy, Цогто, Jesse. хөтлөгч Ци миний би. Цоо миний би. Хөтлөгч цоо. Миний би тавсан гэж тийм. Бид дөрөв өнөөдөр ярилцах боллоо. За тэгээ гоё яриад гоё чих шиг яриад. Ерөөсөө гоё ярьдаг нэвтрүүлэг шүү. Харин нөө ястаа яг тэгдэм биш тий. Яг рек дарах юм ха гэж яг рек явлаа гэсэн чи бас за чи юу лээ. Цэглээд идэх. Гэтэ та ч юм бол бас харцангуй жүжигчин юм чинь бас гоё чөлөөтэй өөрөө хөр байна. Өвзий яаж вэ? Би ч ер нь нэг юм ярьцлаганд цогтаагаал яваад идэг юм шүү дээ. Тэгээд ер нь нэвтрүүлэгт ордог шүү. Би сайн яриа чамаг яриад орох их. Гээ би хоёр бит хоёр хамт орчихё гэсээр байгаад бүржих бүр нөө түүсээр байгаад яллаа шүү дээ. Нэг зочио орох хэвээр хоёроо заавал орё. Бид хоёр хамт орё гэж. Яагаад бас хамт орж байгаа бас шалтгаан бас байгаа л да. Тэрийг тэгж чад нэвтрүүлгийн дундуур тав. Хүлээч байгаарай. Задлах юм их байна гэдэг. Jason бол одоо юу? Хүмүүс болоо Jason гэр мэднэ. Би болохоор кино урлагийн дэд сургууль манай дэд курсын ах Жавхан ахаар мэднэ. Жавхан ах. Хүмүүс ингэ Jason гэж яриа л байсан. Би бас яг бас мэдэхгүй ингэ явуулсан. Ингээ харс Жавхан ах байт. Жавхан ах оо Jason оо гэж бодсон тийм. Jason болцсон тийм. Жавхан ах гэхдээ бол Jason ах бол ер нь бол бас яасан да тэг кууцд байхад биднийг танилцах үзшлэг тэн дээр орж явахад та хамтлагаараа ирж дуулж ирсэн шүү дээ. Та ч хамтлагтай байсан. Энэ олон жил дуулж байгаа тий. Олон жил. Та яг хиддэг үе би дранд байсан. Хамтлагтай. Яа хөөе тэр Солонгос бас таарч Солонгос явж гин. Юу явж гэрөө үнслэн гэдэг. Үгүй амар сонио. Он цаг руу ингэж явдаг хүн юм шиг айгүй. Сая бидэд эндээ авсан үеэр Солонгос таарцгаасан шүү. Энд бас нэг фестивалд оролцох гээд бас нэг юм гоё юм билээ. Ингээд мека хийлгүүлгээд бид нар чинь нөгөө нэг ерөнхийдөө нэг нүрээ угаад хар шилээ зүүчвэл гайгүй болчтой ш. Тэгсэн чинь нөгөө юм стандарттай байна. Заавал одоо ингээд нэг юм арга хэмжээ нэг юмд орохын тулд тэнд байгаа юм артист оролцох хүмүүс нь заавал мейкап хийлгэх хэрэгтэй. Тэр нь ингээд цаг нь амар их тий. Тэгэл хаар өглөө ингээд мейкапын газар очсон. Би бүр ойр заавал будуулах хэрэгтэй юм гэсэн. Заавал бүр тэгдэм билээ ш. Би чи явахдаа нөгөө бас ялж штэ. Охордож гарчдаг. Тэгээд солонгос мейкапч чинь бодохтой бүр ингэж хурж байгаа үгүй мэдэгдэхгүй. Тий. Гэж амар баг би бүр ингэ юм. Жижигхэн багсаар чинь цагаан өөр үү. Тий. Ингээд та зураг зурж байгаа юм шиг ингээд купа мопо эргэлэхгүй. Ингээд зураг зурж байгаа юм шиг бодчихдаг юм биш нэг багс гаргаж ирж байгаа л ингээл. Ингээл. Тэг хурж байгаа мөгээр хүрээд ямар ч тэгэл айгуу гоё болгочтой. Ийм гөлчээсэн залуу болгосон. Тэгээ одоо бид дөрөв дөнгөж сая бас нэвтрүүлгийн өмнө мейкап хийцэн байгааг бас та нар анзаарж байгаа. Би бол хэлэхгүй шүү орчлоо. Бол яриа маань л гоё агуулгатай гоё болчихсон. За Жавхан ах бол тэгээ маа дэд курсын ах тэгээд өөрөө хэдэн оных юм шүү. Ер нь төрч яг чацсан. Чацсан. Тэр өвзий хаа та нүрээ бодолчих. Зөөл. Баа жижиг ах чинь нэр тэгсэн чи би чамд хэлж байгаа. Ер нь жижиг ах чинь хамгийн их нэмэх харамтлаад тасан тах тоглож ирсэн шүү дээ. Тэгээд бас хипхоп ингээд ийм уран бүтээлч байвал бас зүгээр шүү дээ. Мэдээж дийсэлж байгаа юм чигээд. Тэгээд тоглоод орж ирээл тэгээд танилцдаг байхгүй танилцал. Тэгээд жижиг ах хөөрхөн юм яриад байсан. Чи юм нэдэ анах ингээл. Үгүй та хоёр нэдэ анах. Та тасан тах гэж зөвхөн жижиг ах. Гэжсэн
88 оны тэтгэн сар гэсэн. Өө та надаас 1 сараар дүү юм биш тэгэл тэгдэг байхгүй. Тэгэл хөөхөн тэр чинь бас нэлээ олон ч 17 онд ч шүү дээ. Тэгэл хөөхөн нэлээ юм зам ингээ яриад ингээл байжсэн л тэгэл түлж нөө чихгүй гэл түлж нөө чихгүй дөө гэл тасаан тагч тэгэл тэр дал алцал тэгэл амар хөөрхөн юм яриад тэгэл зураг авал дуусаад тэгээ буцаад явах гэсэн баяртай тасаан тагч гэсэн жижиг ах. Гаргаж баяртай тасаан тагч чи бид нэг заал авч исэн чинь жижигэ диви бүгдээрээ хийсэн. Тэгээ би тэр хоёр ингээ оныг мэддэг байхгүй. Тэгсэн чил цаантахаа гэж би дотор гайхаад ямар сон яг ахаа гэдэг юм бол гээд тэгсэн чи юуг нь мэддэг л байсан юм байна л да тий. Манай ингээ хүүхд мөхтийг ахаа гэсэн юм чинь. Цаашаас гэхдээ тэрнийхээ хариуг дараа нь бичлэгээр амар авсан байсан шүү дээ бас. Ба тийм ээ. Энэ жарим хүмүүс энэ хувцсны материалаар нэрээ өгсөн байх шүү. Саач дэ баг бүхнийг л чи гэж. Тэсэн тахоо. Саадах чинь. Тэсэн тахоо. Таандар чинь хэдэн оных юм бэ ер нь? Танд чи 95 оных үстэй. Юу л 97 жижиг ахын найз, миний найз 6 он. бас тийш үү. Танд чинь Тийм үү? жаахан штэ. Гэхдээ жаахан ч одоо цаа чи хөгшин болцсон л доо бид нартэй тэнцээд ороод ирсэн л доо. та нар бол найз аюу ахаа юу дүүгээ юу? Би бол та нарыг бол тэгдэ. Чи намайг бол одоо хөгшин гэж болно. Чи юу гэсэн ч болно. Ахын дүү гэсэн ч болно. Хамтдаа хэдэн жил болов доо. Тий, чи бол намайг одоо хөгшин гэсэн ч болно. Яагаад тэгэхээр чи одоо нэгт одоо цэнгэлтэд дүүргэсэн юм байна, тий. Хоёрт чи одоо энэ хипхоп урлагт бүр амар их юм илүү юм уран бүтээл ингэж маш сайн хийдэг. Чи бол намайг бол чи гэж бол ямар ч асуудалгүй гэсэн. Тэгээ та нар гэхдээ бас цаа чи өөрөө санаатай бас юм хөгшин болчихгүй гэд хичээгээд заваараад та ахаа махаа гэж бас балертад байгаа байхгүй. Өөрөө генерашнтэй ганцаар Ясам дээр бид яг ингэ явхад яг шатсан харагдсан шүү дээ. Царай нь бол яг л таяраас л ахал юм шиг. Бараг л ах юм шиг шүү дээ тий. Таныг нөгөө цэнгэлтгэхийн десантын тоглолт байв уу? Та нарын тоглолт байв уу? Ер нь нэг цэнгэлтгэхтэр нэг амар уйлцсан байж байгаа. Тэрээс амар хөөрхөн тий. Тэр юм бичдэг бол. Тэгээд юу? Би өөр гайхаад тэгээд нөгөө одоо юу гэдэг тий цэнгэлтгэхийг дүүргээд бас ингээд бас уран бүтээлч хүний бас нэг юу яаж штэ одоо бархалтайгаар одоо нөлөөлсөн. Тэр чинь Зад нөгөө тавьж штэ тий. та нар тоглолт эхлээд шторк ингээ явдсан шүү дээ. Ингээл амар хүсвэртэй аймаа яваа. Тэгсэн чинь ингээл огшоол явцсан. Тэгэл тэрийг тэгээд хэн бичээд. Хэн бичиж харин Стартгүй нэг нь бичээд тавьсан байсан. Гоё агш амар гоё бичсэн. Сүүл таарсан чи Тэр айгу муухай харагдчихлаа. Тэр үед бол гоё штэ энэ чинь. Тэгээ дараа нь хожим тайвширсан үед бол за арай ч гэсэн юм болоо. Тэгтээ бас гоё яг үнэхээр бас ингээд огшмоор байлээ. би ойлаагүй ч гэсэн яг ингээд бас яг тийм огшмоор л Яг цаадах чинь тий. яг ямар хөө хөдөлмөрч яг яаж явж тэр хүрснийг бас мэддэг болохоор ялч гэдэг ял бас хөөрсөн л тээ. Зүтгүүрсэн л тээ. Уйлсан бол та нар яхаар уйлдаг юм бэ өөрөө? Цаа чи уйлсан гэсэн. Уйлсан. Тий. Нулимсан. Дээшээ хараад төгсгөл дээр ингээд дээшээ хараад ингээд хальт уйлсан гэсэн. Дуучин бол спортын ордог дүрсэн шүү дээ. Тий. Тэнд бол бас өвдөглөөд уйлсан шүү дээ. Тоглолт хийсэн хүмүүс бүгд уйлдаг байхгүй. Харин та нарыг би уйлахгүй яаж яач юу ямар цөний ингэ. Аандар чинь бас ер нь бас Уйлсан тий. төмсөрхүү шүү бас. Ер нь уйлах аяа. Ер нь нэх уйлж мойлохгүй харин цаа чи. Ер нь уйлах мойлох юм гарав. За яах вэ тэгээд ерөнхийдөө окей. Тэгээд бас өнгөрөөч маа. Ягуур өндөртэй бас цаа чи. Десант тоглох өөр уйлах нүтер зөөр шуу уучт юм лээ тий. Юу уйлах тий. Бас л десант ахах чинь бас амар тоглолт болсон шүү дээ тий. Бас л байгаагүй тайз, байгаагүй сонин шийдэл тэгэнгүүтээ бас пик дүүрсэн бас амар үзэгчдийг бол байлдан дагуулсан. Уйлсан бол манай дэгийн тоглолт ч одоо цэнгэлтгийн юу бас нэг рекордыг эзэмшсэн шүү дээ. Хамгийн их пиав зарагдсан. Тийм бай. Яасан шүү. Та нарынхаар хамгийн баг пиав зарагцсан. Та нарынхаар хамгийн баг пиав зарагдсан. Энд эзэмшдэг юм шүү дээ. Тоонтын. Тэр дуунуудынх нь юунд аль байт юм байна л да тий. Сонсогчдынхаа Бүгд тэгээ цэглэсэ гэд. Амар ажил хэрэгч хүмүүс яаж би юу. Десант ахаа. Алуу суу хомэ, алуу хомэ, хомэ гэдэг. Өнөө. Садахаа халаг сонсоод нэрэж бас нэг пив уугаад нэрэж бас нэг тий. Бас тий бас тэр чи гоё штэ тий. Жохон бүксөө хөдөлгөөл бас нэг жохон бас нэг хэсэг ажиллаа хойш нь тавьжаад та нарыг яхаа бүр нэг хийж бүтээмэр санагдаад байна та нарыг яхаа бүр ингээд зогсоо зайг тий. Одоо тэгээ баахан бүр дүүнэртэй болсон. Нөгөө дүүнэрийнхаа ямиг хийж өгөөд одоо бүр завгүй болсон юм шиг. Тий одоо цаачлаа 146 рекордс гэдэг Voice-оос өлдсөн хэдэн оролцогчтой аваад
цаа чинь өөрөө тусдаа лейбл байгуулад тэгээд тэр хүүхдүүдтэйгээ хамт бас амар их клип бас зогсоо зайлшгүй. Тэгээ өөрөө тэр болгонд байж байгаа шүү дээ. Ямар хөөх юм бэ те? Ямар аюулсан пүү гэж дуулж байгаа харахаар. Дууны чаки чал юм даа гэж. Өөрөө бүхний нэгдэг те. Клипийн нэгээр дууны үгэн дээр нь орж байгаа шүү дүүнэр те. Таад бол мэдчихэл байгаа. Тэгээд тэр чинь сайн хэлсэн юм байлаа. Ингээл студийн цаадлын нөгөө юута вакуум өрөөнд ороод тэгээд зарим нэг энэ болонд ингээд чихвд зүүцсэн. Хуцаа ороод ингээд үгээ бичил дууга. Тэгээд тэрийг цаатхан чинь сонсгодсон юм билээ. Тэгвэл за энийг гээл. Тэгээд ярьж илээ. Одоо яг энэ хүүхдүүдийн яг энэ үгний сонголт Монголд амар өөр болчихжээ. Бид нар ингээд нэг хэрэгэлдэггүй үгнүүдийг эдэр ингэж гаргаж ирээд байна. Тэгээ би бас нэг амар ингэж үгэн дээр нь оролцохгүй байгаа. Бас тийм яг тийч ингээд шинэ үеийн өөрсдийнх нь үеийн генерашнээ дагаад өсөх учраас үг мөгний сонголтууд нь шал өөр байна. Тийм баг л та тий одоо бүр шал өөр л болж. Гоё. Өөр олоо л ах юм тий. Гоё ямар гоё юм бэ. Гоё гэснээс одоо урлагт одоо хэдэн жил явчихвэ сав гэж. Би ч одоо бүр 12 оноо төгсөлт юм ба шүү дээ. Чи тэгэл бодлоо. Тэгэхээр чи одоо хэдэн он? 15 жил. Үгүй шүү дээ 2025 13 жил. 13 жил. Урлагт өнгөрөөсөн. Моц Спартак шиг 12 жил болж байна. 12 жил. Одоо нэр он гараад 13 юм шүү дээ моц тий. Тэр 13 жил ажилласан шүү дээ. Та яаж энэ хооронд? Би яах вэ тэгэл байдгаараа. Та тэгээ цогийг өвөө. Драмын театр хоёр чи ерөөсөө юу бараг л нэг төгсөлт шүү дээ. Яг манай доотлог бид чинь ингээд зэрэгэлдээ анги байсан. Төгөл үйл юм шүү дээ. Одоо цовгийн ангиас ч одоо манай фантастикийн од байгаа, нуу байгаа, эдхийн даваа зул байгаа, тий? Од байгаа. Хин байгаа нөгөө эмхтэй энэ байгаа. Хитл маан байгаа. Манай ангиас юм байгаа. Манай ангиас ч одоо ингэчин байна, отхон тонголог байна. Откогч байна. Од гэрэл байна, би байна. За тэгэл одоо хүүхэлдэйн театрт бас зөндөө байгаа. Тэгээ орон нутгийн театруудад бас зөндөө байгаа. Тэгэл тийчвтэйгэл явж байгаа да мэрэгчлэрээ бүгдээрээ. Тэгээ миний мэдхийн кино урлагийн дэд сургуулийн ерөөс хамгийн одоо их хөссөө ингэж гаргасан анги бол эдний анги. Эдний багш бол үнэхээр бүр амар өглөөнөөс шүн болтол зүгээр ер нь бол баг казарм тий казарм гэх юм уу юм коридор дандаа гүн том хөхтэй октод нь бүгд нэмэ хөхөө бариад тэгэл ингэж гүн тий тэр төрцөн төрөөгүй одоо хүүхдээ өгдөгөө тий том мэм живийн чи хамаа бүр харин ч гадаа гүйлгдэг байсан дотор гүйлгээд ингээд эднийгс чиг амар ингэсэн шүү дээ. Тийм би танаа юм. Манай ангийн багш чинь Монгол Улсын соёлын тэргүүнд ажилтан Сугарын болормоо гэж юм. Вау. Болормоо одоо болдэрд нь ах юм. Төрсөн их чинь тий. Тэр агуу үний охин. Тэгээ багш маань бол бидрийг өдөр шөнөгөө үнэхээр сайн хичээл хэлдэг байсан. Минут секундээр бүртгээл за тэр халуугаан за тэр нь яав энэ нь яав гэсэн өглөө хоцрохгүй гэл хамгийн гол нь үүдгүй. Бүр эдний өмнөөс одоо баг одоо хүний өмнөөс одоо яана гэдэг шиг тийм. Эдний одоо нэг ширхэг оюутан гэлтгүй яг туулж ингэж бүр өөрөөс нь юу гарч болох те бүр баг галзуурах хэмжээний баг амар хүнд одоо нөхцөлд эднэр ингээд ажиллаж. Бид нар болохоор бас амар чөлөө цаг ихтэй. Эдний анги чи гоё. Эдний анги чи ингээд харахаар бөөнөрөө ингэсэн баах ирчихсэн. Хайн тэнд ингээд маасаач ангайцал хүмүүс ээж л. Янз бүрийн хипхоп дуу муу дуулаа. Тэгээд тэрийг шүлсэн аяал тэгээд байж. Тэгээд хаа нэг арх оддууд уучин тэгээд урлагийн сургуулийн чинь бас ингээд тухайн үедээ бол бас би чинь ингээд театр бол сүм гэхэр ч одоо театрыг сүм гэж байгаа юм чинь одоо урлагийн сургуулийг бас мөн адил одоо тим гэж боддог байтал ч бас яг бас тим биш байгаа юм чи одоо юу гэдэг юм. Яг ингээл одоо сүмд ингээл тий шашин шиг одоо баг тим бах ариун сүм гэсэн чи яавар тийм бах дуу шуутааг баг солиотой мэдрэл галзуу юм шиг тий бүр ингээл гэл урлагийн сургуулийн гаднаа тэгж харагдж байгаа ч гэхдээ бас маш их одоо хүмүүсийн амьдралыг манай сургуулийн чинь ихэнх нь ийм юу нэртэй ийм гадаад нэр айгүй ихтэй тий амтны нэр ихтэй нэг нэгэндээ амтны нэр өгч чинь анаша нөгөө тэрнийг онгоо байдаг шүү дээ чинь юу лээ Ирака анашиг харсан уу гэсэн мэдгүй дөрөв хинтээ явж илээ гэдэг ч үлээ нэг тийм өөрсдөө нэг юм байна тий чинь өш танаа сургуулгач та амтны нэртэй юм уу гэж нэг тийм явааргүй усаа илээ шаачлаа окей тийм мондөг багшаа ингэ болохоор танай ангийнхнаас нөгөө мэрэгчлэр ажиллаж байгаа юм аюу их байт юм байна тий айгуу лаглагч би бол бас бодоод байд багшийнхаа өвчнөд л ер нь өдөө зэрэгтэй гай явсан байгаа болов тий гайгүй ингэ зүтгэсэн байгаа болов бидний ингээд ийм амар урлагт амар ингээд
жүжиглэх юу ингээд бүгдийг зааж өгнө. Гэхдээ хамгийн гол нь юм урлаг тайртай байх. Тэгээд үнэнч байх гэдэг юм айгүйх зааж өгсөн. Тэгээд тэрний хүчинд л ер нь яваад байдаг. Бусдаар бол амьдралын жижиг сажиг шуурганд за болио болигээд бас орхиул орох үе байсан. Тэгээд тэгтэл за энийг өрөөл зүтгүүлийгээл явсан. Одоо бод багшийн ус хүч байсан боловч багштай баярлалаа. Тий, балармаа. Ер нь бол багш л чухал шүү. Одоо юу гэдэг нь сургууль шишээс илүү тий мэдээж жоохон одоо юу гэдэг нь нэр хүнд тим сургууль байж болно. Тэнд үнэхээр гайхалтай оюутна гэсэн багш байвал бас үнэхээр тэндээс олон одоо соён гэрүүлж урлагийн одоо гайхалтай жүжигчид одоо төрж байгаа байхгүй. Шоуны хамтран ажиллагчаар шоу байдагт. Би танай ангиас чинь бас одод олон байж. Давгаа өгч харин бид нар бас багшаа сонгож л одоо орж иж байгаа байхгүй. Би бол жишээ нь суйст орох гэж байгаад яг суйст орно гэж одоо 5 6 жил бараг бэлтчихэд тэгээд яг яах гэсэн чинь цэрэндээ өгч тэнд одоо анги авч байгаа. Монгол суйсын багш нар болохоор залуу багш нар байсан байхгүй. Тэгээд шууд одоо багшийг дагаж тий. Тэгээ яг дагаад ингээ орохоор яг асуудал үүсээд яг багш надад ингээ дургу ингээл тэгэл болд юм билээ ер нь. Би уул таныг бодож ингэсэн. Хүсвэл ясан гэдэг шиг тий. Бүх юм одоо ингээд хоёр талтай тий. Тэгдэм бил. Багш нь ч дургу байсан юм уу? Тий би чи яаж яах яг ингээд бэлдэж байгаад яг ингээ хичээл орохын алдад моциклоос нисээд нүүр ингээд хална байхгүй болчихсон ингээд сулгараад эдний анги чинь үнэн манай амар ангиа бүр ярихад одоо энэ гоё ток шоуга шорог энэ давс гэдэг юм те гожигтийн давс ток шоу гэвэл нэр үнэхээр шорогийн дурсамжууд ярмаар л амар манай гэж. Угаасаа чи Ромео болсон явж исэн гэж тэгэхээр чи Гомо Ромеог хэлсэн шүү дээ. Тэгээ багш чи бөө уурасан. Од энэ хоёр шүү дээ. Тий. Би бол Ромеод явсандаа баярлалтай. Од бол бүр жүлээтэд явсан шүү дээ. Би жүлээтэд явсан бол яана одоо үрд хүмүүс дормжлоод яа шүү дээ тий. Одыг тэр бак залуу жүлээтэд явж ирсэх миний инээ төрөд. Тэр жил чинь нөгөө театр шинэ үе гээл бид нар эндээс ингээд очдог байх. Басан чинь Ромео жүлээтэй чинь яатсан ч байла. Нөгөө театрт хийх гэж байгаа гээл те. Ромео жүлээтэй ер нь хайж байгаа гэдэг шуум гарцсан. Тэгэн бол ирчүүд нь одоо бүгдээрээ Ромео гэдээ болцсон. Би чинь бас нэг Ромео тоглолцоо. Күүцээс 2 Ромео жүлээтэй очиж исэн баг. Тэгээ нэг манай анги Огийн чинь би ч бас жүлээтэй амлаатай гэсэн. Тэгээ би тэр чинь Ромео жүлээтэй болоод нэг тоглолоо. Тэгсэн төд удалгүй араас нь энэ хоёр чинь гарч Ромео жүлээтэй гээд цөм шаад бай. Би тэрийг мартдаггүй ш. Шинэ үе маргааш нь болчих байгаа. Орой. Би тэр ингээд дагцаа нийлүүлсэн. Оюутан театрт хэвтэж байгаа. Тэгээ бүр нилээ ядарсан. Тэгээ жижиг ахаар туслуулаад жижиг ах ирсэн. Тэгснэ хоёлаа маргааш шилдэг надад болохоор шилдэг эмхтэй дүрийг шилдэг эмхтэй гол дүр жүлэтад одоо ирэх гэж байгаа нэг сонсогдоод тэгээд нөгөө нэг урд өмнө одоо эмхтэй шагналыг эрэгтэй хүн авч байгаагүй учраас эрэгтэй хүн авч байгаа нь түүхэнд анх үлдээд ингээ битээр Монголд од болох юм болоо гэж би бас амар бодохгүй. Тэгээд би нойр айгуус тэгээд эмхтэй гол дүрийг анда чи авбал яах вэ гэсэн. Нөө мань бол хөдөлгөөний талаас бол надад шанс байгаа шүү. Мань бол айл бол уян налархаа. Мань бол хэрвээ тайзны хөдөлгөөний талаас нь хэрвээ наваа харуул тэр мань бол байгаа шүү гэсэн чинь бүр огш явцсан. Тэгэл хамгийн амар нөө битэр ингээд соцсон. Одоо битэр ингээд соцсон байжсэн чинь шилдэг эмхтэй гол дүр намнаацад гэл яг хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхэд би бүр ингээд зүрхрүү ингээд огшоод яг одоо иргээд яг гэсэн мэдээж өөр мэдээ тшаал тийм цаг хугацаа тийм ёо эсэргээрээ шилдэг эрэгтэй гол дүрд тэ Жюлиеттагийн дүрээр од баяр гэвэл дараа бүр зөв юм байсан шүү. Би ч хардаа тэр чинь ингэдэж штэ. Аяа ингэсэн тэгсэн бэлэн болгосон. Жюлиетта гэж тагтан дээр ингээд байсан чи Жюлиетта гарч ир Жюлиеттыг сонсож байгаад ингээд яриа нийлдэг штэ тий. Тэгээ би ихлээл Google гараад ирдэг байхгүй. Дан гэл нам гүнзөө. Тэгэл боо яах ингээл томчууд ингээд сууц. Тэгэл би амар дотроо орж ийн гэж бодцсон. Гэтэ айл болохлоо орж байгаа. Тэгээд хавхаар болцсон. Иртүүцтэй. Дан дотроо би 1 2 гэл. Тэгэл айл болох сонгодгоороо Google яг тайзныг гол гараад хооцаавал яг өгөө хэлсэн чинь зэрэг нэр явчихдээ би яг нөгөө тийшээ нэг цэг харц үйсэн нэр гэсэн чинь гарцсан. Тэгээд хоошоо хоосон текст. Юу ч юм тийм. Жишээтэй ямар хөөрхөн өсгөө. Би чи нэгсэн. Би хаагаад нэр ерөөсөө амар панчлайн зү. Юу стенд ап зүгээр амар нэр энийг тусрал би бүр улам гараад хийстай энэ одоо ороод ирсэн. Тэгээд нөгөө өгнүүдээ амар удаан гоё санаа алдаж гоё ингэж те амьсгаатай амар гоё ингэж
мөрөөдөж бодож төсөөлж тэрч хилдэг байснаа зүгээр болоо зүгээр бошоогон шиг өгнөдөө да гэдэг. Тэгээд одоо ир гарч ирээ. Тэгээд одоо ир дээр бүр хийнэгээд тэгээд бас хантай болохоор чинь тавьшиж байгаа юм чи. Бацаараа доромжлох чи бас амар хэцүү шүү дээ. Хүн хантай байна гэдэг чи ёо стаар нэ. Тэгээд одоо ир бас нэлээд сонир болсон. Тэр бол нэг хоёр цэнхэрнүүд хоёр хооснууд зүгээр хооронд харилцаар дууссан. Тэгээ гоё. Сүүстэй гомдол. Наач юу юм бэ? Театр шинэ үе юм бэ? Оюутан фестивал шинэ үе. Үгүй харин хэдэн оных юм бэ? Тэр 3 дугаар курс. 11 оных юм байна шүү дээ тийм. За өвзий. Таны хувьд одоо уран бүтээлийн гараа яаж эхлэв? Анхны уран бүтээл тэг анх яаж дурлаж одоо онгод орж шүлэг яруу найрга биччихв? Хөгжимдөнд дурлав уу? Эхлээд утга зохиол дурлав уу? Анх хипхоп талд орсон да ер нь. Багасаа л хипхоп байсан уу? Тийм бүгдээрээ л нөгөө 10 жил дуулаад нэг оролддог шүү дээ. Тэгэж эхэлж явж байгаа л. Тэгээд маа нэг багын найз нөгөө нэг касет шүү дээ. Тэрэн дээр надад нэг юм одоо доктор Дрэгийн нэг одоо нэг бит юм шиг лээ. Тэгээд тэрийг би сонсоод анх удаа нэг ингээл амар амьдралын талаар тэгэхэд хэдэн настай байж 7-8 дөрөг байсан юм байна. Амар амьдралын хүүхний амьдралын зам өөр байх гэж би тэрийг санддаг байна. Хүүхний амьдрал харилцах юу лээ яар байх юм чи тийм. Тийм бичээ тэгснээр тэр нэг хавдлаг болцсон. Ангийнхын одоо төгөл төр идэр. Тэгээ бүгдэнд нь ингээ 8 тактаар нь ингэж амьдралын тухай дуу юм уу те? Амьдралын тухай дуу. Яа. 8 мөрийг ингэж хувааж өгөөл өөртөө гоё 8 такт аваад байгаа. Тэгээд хоолойг ихтэнд орж үзчихсэн. Тэгэл 7 дугаар ангитай. 7 илүү 8 дугаар хавцуулах. Тэгэл би нэг ганц найзтай нэг ганц хоёр дуу муу хийж явжаа. Тэгээ Солонгос яваал. Тэгэл хөндөрсөн байж байгаад ирээл гэр бүл мөлтөө болоод нэг бас нэг хамтлаг байгуулжсэн юм аа. Тэгээ тэр чинь их яваагүй. Тэгэл тэндээ чинь бараг 12 3 он билүү дээ. Тэгээ нэг ч дуу муугаас ер нь холдсон. Гэтэ нөгөө нэг дотор ингээл байгаал идэг ш нэг юм ингээл бодоол тэгээд ингээл нэг юм төлөвлөө дотор хийхгүй ч гэсэндээ. Иймэрхүү дуу байвал гэлээ. Тэгж байгаа л 15 6 онд л үү дээ. Сантта нэг Сант яг нөгөө мэндийн зөрөөтэй ингээл байдаг гэсэн. Тэгээд Сант руу нэг чатчээд надад нэг ийм бит байна гээл. Тэгээд тэр нэг каракед орж ганц юм оонга тэр дуу бичижсэн. За. Брэнд new биз. Брэнд new. Тэрийг бичээл тэрийг одоо яг маа дэги бичижсэн байхгүй. Тэгэл яг дэги чинь тухай студидтэй байж байгаад хулгай ороод нөгөө нэг процессор алдсан байж байгаа. Тэгээд мэддэг үн тулгаалсан байгаа шүү. Тэдэг орсон шүү. Тэгээд чи яг нөгөө тонтын эхлэл тавигдчихсэн. Тэгээ ер нь 17 он билүү 16 оноос 18 ер нь яг тонтд ороод тонтыг байгуулаад тэгээл яг тэндээс л ер нь яг итгэвтэй жоохон дуугч юм гэж яваал. Тэгэл өдий үрээл. Та гэхдээ хипхоптой илүү дуртай юу? Pop R&B талтай илүү дуртай юу? Яг хипхоп сонсоод өссөн болохоор хайртай. Гэтэ яг дотор хүмүүс нэг хипхоп биш л байсан. Бид нар бол уран бүтээлч үзэхэр нэг трап те юм жоохон pop талдаа нэг тийм зөөлөн хипхоп гэх юм уу? Зөөлөн хипхоп гэж юм уу гэсэн бохоггүй юу? 20 оноос яг дуулж хэлж исэн би. Тэрийг маа нөгөө Тэмүүжин гээд найз чи нэг энэ дээр үг бичээд хаа тэгээд нөгөө pop дуучид хөвчлөө үгээ бичүүлдэг. Тэгээд би нөгөө үгнүүдийг ингээ бичингууд аян ингээ өөрчилж мөр санагдаад идэгсэн бохоггүй юу? Тэгсэн чинь маа чи ингэж байгаа чи нэг юм pop дуу гэдэг үзээ чихэд. Тэгэл өөрийгөө хипхоп гэж бодсон явж байгаа шүү дээ. Ер нь. Тэгэл тэр дууг бичүүлээл гэсэн. Би яг нөгөө студиэр одоо маажис бүгд ийсэн. Энэ Falling Love гэдэг дуу үү. Супер бичүүлээл наач авч ийн малж ийн гэдэг. Би нөгөө өглөж байгаа гэл дуулахлаар чи өөрт бууж өгөхгүй. Сонь санагдал. За энэ чтэй гэл. Тэгээ би чи 100 бичүүлчихээ тэр чинь баг өвөл цацагдчихсан. Яг Сантын тоглолт дээрийн ар дээр нөгөө бид Сантын нөгөө банкет болоод идсэн чи таандар таны тэрний дуу чи аим гоё дуу гэж клип хийхгүй юм уу гэж. Би одоо яаж би чи өөрийгөө нэг ийбэлгүй гэж бодоод. Тэгээд яаж клип хийдэг гэж. Тэгэхээр би чи тоглолчих юм уу гэж таан дээр гэх гэсэн. Тэгээл та би тоглолчих л таа гэж авахгүй гэх. Тэгээ бид боолын даа гээл. Тэгэл яг би төсөөлж ирснээс аим шал өөр хүмүүс хүлээж аваад. Тэгэл яг карантин болсон нэг корона гараад. За би ерөн дуулах юм. Тэгээ гэртээ бич баахан pop дуу бичээд. Тэгсэн чи баг 20-д дуулсан. Тэндээс ингэ шигшж жагаад.
цомог болгоод тэгэл яг нэг хальт орж гарч болдог бүр нэг хорчоогоо орж гарч болдог ус тэр үед нь студ орж хичүүлээл ингэж яваа. Тэгэл ерөнхийдөө яг карантин тавигдахад баг яг цомогтой. Яа, айгу ашигтай карантин. Амар ийм хэцүү юмыг айгу амархан ярьж. Яг уу нэг 20 гараа дууцсан байсан. Тэгээд тэндээс шигшээд. Зүгээр ингээд өглөө босоод нэг ингээд тий. Зүгээр ингээд чичээд юм аа. За би өглөө бослоо гэ тэр нэгээ дууштай тий. Тэр карантин тийм юм шиг сонсож. Тэртээ яг бүх цаг хугацаа тий. Юу ч байхгүй болохоор ч тэгэл яг фокуслал зүгээл ингээд яг фокуслж байгаа. Одоо яг хөгжмөний тал дээр юм монголчууд ер нь ихэнхдээ юм нийтлэг нэг юм хипхоп ер нь өөрсдөө нэг тийм омог бардам хүмүүс шүү дээ. Тэгэн гут чинь хипхоп урлаг айгүй их ингээд наалдаж байгаа байхгүй монголчуудад одоо жишээ. Тэгэн гут одоо юм та хоёр зүгээр ингээд бодоорой заа. Нэг юм рок, pop, R&B энэ төрлийн энэ хөгжмнүүд одоо ер нь дэлхийд ч гэсэн угаасаа жоох юм уналтанд орсон байна. Тэгэн бол одоо бид хоёр бас энийг Монголд бас дахиж жоохон сэргээгээд гоё болгоод ийм pop R&B төрлийн ийм дуунуудыг дахиж ингэж гоо сэргээж дахиж ингэж хүмүүст хүргэе гэдээ бид тэр одоо бас нэг пянзан дээр хамтраад ажиллаж явж байгаа. Гоё. Тийм дуунуудаа ерөнхийдөө эхний 2 клипээ бид хоёр татсан байгаа. Тийм нэг нь Шигладтай хамтарсан Oh My God гэдэг дуугаа нөгөөх нь All Night гэдэг дуу. All Night гэдэг дуу бид хоёр гэхдээ сансныг удаад амар олон хүмүүст хүрх баах, гоё очих баах. Тэр чинь айгуу тийм. Саний шоу бүсгүүчүүдэд саагдаг уу? Тийм саагдаг. Тэр чинь харин алж идэв шүү дээ. Хөө тэр чинь харин ингээд харин өөр төрлийн багхгүй юу? Монголчууд өмнө бас нэг ер нь иймэрхүү төрлийн нэг юм дуу муур актер сонсож байгаагүй байхгүй юу? Химнэл хэмжээ шал өөр. Одоо дэлхийд гээд ярих юм бол Pearl гэдэг дуучин байдаг тий. Timbaland тий. Одоо тиймэрхүү төрлийн юм хип байдаг байхгүй. Гэсэн чинь тэрийг яг манай монголчууд одоохондоо арай хүлээж авахгүй юм байлээ. Тэгэхээр нэг хэсэгтээ тийм дуугаа бид нэр болж байгаа. Тийм баахан дуу. Авчаа штэ та яга авахгүй юм бэ? Бөө юм болж одоо яг Тонти хоёр уянгалууд нийлээд гоё юм хийж явах чинь. Тэгээд тийм дуу ийм pop R&B тийм дуунууд очихгүй нь бол очихгүй юм лээсэн. Бид бүсээ болцохоос өмнө бодож л байсан л та. Энийг манайх авах болов гээд. Гэтэ тэгээд туршиж үзчихэж ийлээ. Туршиж үзнэ. Окей болно тийм. Нэг бол амар раунд ярилцчихсэн тийм. Нэг бол амар раунд. За нэг бол яг хүмүүст бол нэг сүртэй дийлэн таалагдахгүй гоо. Гэтэ хоёлаа бас зөвхөн шин юм ингээд төрүүлээд хийгээд төрүүлээд хийгээд гаргачих. Тэгээд окей хөрсөн ч байсан өрөөгүйч байсан окей. Надаа ингэж бодогддог байхгүй. Одоо жишээлбэл яг ингээд тайрын ингээд дуу ингээд амар гоё. Тэгээ одоо би ингээд амар гоё клип үзмэр санагддаг байхгүй. Клип нь ийм нэг одоо жишээлбэл ингээд BX-ийн нөгөө уулын ойр хөлөөндөр гэл ингээд шууд ингээд бүх юм ингээд харагддаг шүү тий. Клип тэгэл дуучин муучин ингээд өмссөн хувцсан нар бүх юм харагддаг. Тэг яг ингээд яг амар гоё хөөхнүүд гараал ингээд амар гоё л байгаа юм л та. Гэтэ нэг ийм оюнгын дуун дээр ийм яг одоо жишээлбэл Big Bang-ийн тий харуу шиг яг тийм клип үзмэр санагддаг байхгүй юм үйл явдалтай тий нэг ингээл нэг охин таягтаал байсан нөө царайлаг залуу за яг тийм дуу битайт за тэрэн дээр чи наа зохиолыг чи барьж яваад тий тэгэл ингээл царайлаг залуу хаягж байгааг харах их гоё тэгвэл амар авах гэдэг юм тий амар авах юм тий жи дэрэг топ ингээл юу жи дэрэг хаягдаал тий топтой ингэж үнгийн год чи бид нар яа тэгэл тэр дууг чинь амар сонсдог байсан ш тэгсэн чинь эцэст нь юу болсон тэр үгүй өвчтэйсэн байгаа байхгүй. Ингээл ингээл тайлбарлал нь бүр кино. Яг тайрын энэ гоё жанр дээр тийм клип байвал бүр ингэж татгшаага болж сэрлээ. Тийм ингээд үзэгчийн өөднээс энийг бодоод авчи. Яг тийм клип гарал энэ миний санаа. Заримдаа бас ингээд нөгөө клип дуу хийн гэл яг битээр зохиол ярилцал. Тэгэн бол амар их нөгөө сэтгэл мэтгэл гаргаад амар өсөртэй ингээд хийцэн клипнүүд хүнд очихгүй. Гэснэ за ерөнхийдөө ингээд хийчээ да гэсэн клипнүүд энэ төр амар хүнд хүрдэг. Энд айгу сонин шүү дээ. Бингоных тий бингод гэж байгаа юм шиг азаа туршаад байгаа юм шиг тий. Энэ дуу хүн төрөндөө гээл бид өөрөөс халаад байгаа. Ач холбогдлохоор. Ач холбогдлог бол энэ аллаа гэх юм бол алахгүй. Тий алахгүй. Тий. Ингээ хайцсан байсан дуу мөг хүмүүс ингээд сонсон энэ гоё дуу байж тэгээд тэгэхээр клип хийчихдээ бөө гэх. Тийм дуунууд явчихсан. Тийм. Тэгээд одоо нөгөө сүүлийн үед яг тим клип амар цангаж. Одоо жишээлбэл тим клипээр дагнцах жоох зүгээр айгу сайн хийж байгаа газар бол миний бодлоор гэнгбэ байгаа байхгүй тий. Тийм зохиолтой. Тэгвэл ихэнх уран бүтээлчүүд яг тэхээ болцсон гэж зүгээр л нэг гоё студид очиж дуулаад тий. Тэр хоёр ч бас өөртөө жүжигчд учраас хийж байгаа л да.
Би ч гэсэн жүжигчин л те. Таач гэсэн. Ингээд одоо ийм зохиолтой клип хийхлээр одоо киночийн ингээд цагаас 2 цагийн материал байгаа шүү дээ. Дунгууд дуу чинь 3 минут. Тэгээ тэрийг маш сайн найруулж ч юм уу яг ингэж зөв хийхгүй болвол тэр чинь ингээд дуунд 3 минутанд амар зохиол ингээд клипийг ер нь тэгдэж шүү дээ. Амар юм бодоод ингээд амар зохиол гаргаад тэгээд баахан зураг авч байгаа. Яг дуун дээр ингээ 3 минутанд монтажлангууд өгөөдөг чинь ингээд сүүлдөө багтахгүй тэгэнгүүт нөгөө учир нь олдгоо байлаад ингээд тэгээ slow motion ороод гэдэг чи баг ингээд нэг slow motion бол тэгээд баг нэг slow motionтэй ингээл харахад 3 секунд дуусчих шээ ерөөсөө. Дооны 3 секунд тий. Жүжигчин давхар slow дээ. Ингээл тэгээ дуусчих. Айгуу гэлз. Тэгэхээр харин тэр тал дээр яг солонгос хилээ өөрөх хэвээр. Солонгос ч бүх боордоо гаргаалаа баг энэ дээр тэдэс секундээр нь гарч ирсэн клипийг. Хэдэн хүүхдтэй? Би 3 охид. Жохоо одоо юу? 2. Хөөх за. Та тэгээ одоо кино уран бүтээл бас энэ дуу хөгжмийнхээ уран бүтээл яаж одоо зохицуулж яваад байна? Тэгээ зохицуулна шүү дээ. Одоо тэгээд яг манай эхнэр байгаа. Манай эхнэр чинь хүүхд айгуусаа харчна уу асуудал баг. Под хэлэх чинь тэгэл гой чөлөөлөд өгдөн шүү дээ. Ер нь за урлаг соёлынхаа юм хий. Тэрийг тэрэндээ яв, энэндээ яв гэл. Тэгэл за би тэгээд нэг ажил дээр нэг ерөнхийдөө нэг юм ингэж үзэгдээл те. Тэгэл явж байгаа. Одоо кинонд явж байгаа. Одоо кинонд явж байгаа. Сериал орцсон тий. Тий, одоо Төрөх тасаг гэд нэртэй. Бас ийм бас хүүхдийн тухай. Би нөгөө өмнө цагдаагийн сериал тоглож үзчихсэн. Тэгээ цагдаа бол бас айгүй сонирхолтой мэрэгжил. 2-2 цуврал өстэй Тий, тий. 2 сесси явсан. Тэгээ одоо сая энэ дээр нэг эмч байгаа гэхээр ямар гоё. Тэгвэл нэг эмч болж үзье л дээ. Эмч юу нь яг яа тий. Айгүй сонирхолтой ш нь бидний чи ажил. Дахиад шинээр нэг юм ингээд мэдэх гээд өөрийгөө туршмаар санагдаад. Шинээр бүтэн штэ бүр тий. Тэгээ за окей эмч юм бол үзье л дээ. Сонирхъя л да. Сонирхъя л да. Тэг сонирхсан хэр вэ эмч? Айгүй гоё юм билээ шүү. Та төрүүлж гин үү? Гэхдээ ийм айгүй би өөдөө төрхийн их барих яраа эмч. Гоё. Төрхийн. Тэгээ биднийг нөө дадлаг хийгээд бас англи дээр цаг маа гаргаж өгсөн. Тэгээ дадлаг дээр очсон. Яг миний яг очсон өдөр бол төрөлт байгаагүй. Гэхдээ ингээд тэр няраануудыг чи ингээд очиод үздэг ингээд үздэг ш. Төрсний дараа тий. Ингээ яваад одоо тэр чин улаан нэлцраа. Улаан нэлцраа. Яг жинхнээсээ. Тэгээ дадлаг тус очсон ш. Нэг эмнэлэг дээр гарсан. Амгалан амарчхтай дадлаг гарсан. Би ч тоглолтоо их баригч тэр эмгтээчүүдийн эмч болоо л та. Сонирхолтой бас ингээд шинээр ямар гоё. Тэгээ ингээд өөрийгөө дахиад ингээд гоё торшиж үзээ. Бидний мэрэгжил чинь тэгээд дуусахгүй юм шиг үү. Дахиад шинээр үзээл юм шиг шүү. Яг л нэг оюутан байгаа юм шиг л. Та тэгтээ бүр яг аль хэлийг нь хаяхгүй бас айгүй сайхан амжилж байна. Тэр энэний ардасаас мундаг. Гэхдээ эн чинь ингээд яг гэлз ингээд бас өөрөө бас бүгдийг хийгээд байгаа биш шүү дээ. Тэгэл ар гэр бас айгүй тусалж जैन. Тэгээд нэг найз нөхөд тусалж जैन. Би ч жоо өөрийгөө тэгж бодод айгүй азтай гэж боддоо шүү дээ. Ингээд ойр тойр ингээд түрээд хүрээлж байгаа хүмүүс тэгээд айгүй азтай юм бэ. Гоё ингээ гоё дэмжээд өгдөг, туслаад өгдөг те. Тэрний хүчинд л явж байгаа ш. Тусдаар бол нэг тийм өөрийн лаг мондог таавал. Та тийм ингээ бодоодсэн чи драмын театрт ажиллаад үзсэн. Шинэ үе продакшнд ажиллаад үзсэн. Тоонд гээд бүхэл бүтэн том рекордцсон ингээд артист хийж гин. Хитэн сонгодог бүтээл тоглоо. Гамлет сериал тоглоо. Гамлет. Өөр ямар сонгодог тоглосон. Тэгэл театрын ер нь баг тухайн үед тоглож байсан бүхэл жүжигэн дээр шүү дээ. Орлоо. Гамлет бас амар гоё тоглосон. Зөндөө юм байгаа. Романшлет тоглоо. Романшлетээ яг орохоос өмнө би театраас. Уул нь бол Депалт харагдчихлээ. Ромео болдгоо маа гэдэг. Одоо Ромео болох гээд байна уу? Солонгос яваад. Тийм солонгос яваад. Энд чинь ингээд амар айгүй өндөр настай юм аа. Айгүй урд яваад. Гэтэ бас нэг жээжүү солонгос хоол молоос яриад байгаа. Яг чи хаана байна гэж очих байхгүй. Таантыг байгуулж явах чи яг солонгосоос ирж исэн байхгүй. Тийм дөнгөж солонгосоос ирсэн би дэгээ дээр очиод дуугаа хөвчүүлээгээд десантын ярддаг чинь тэр байхгүй нэг нөхөр унтаал гэсэн би чи дуу хөвчүүлэхээ хүлээгээд байгаа шүү. Хүлээгээл унтаал байгаа. Жийс ах чинь чахаа ах чинь тоонт орсон доо. Бид нар ч одоо ангид ярьж байгаа шүү. Ер нь бол эдний ангид угаасаа эрэгтэйчүүдээс эгч ах чахаа хоёр гоцоод өгсөн байхгүй. Ер нь мэрэгчлээ. Тэгэл ялангуяа жүшний ангийнхан чинь дээдлийн ангийнхаа ах гэж нарыг хинэн лаг хинэн жоохон тийм тэр ах сонтэй гэж бүгдийг ярина шүү тий. Бүгдийг ярина шүү. Тэнгуут л яг бөөндөө гэж ярьж байхад бол чахаа ахыг бол хэвээр хамгийн түрүүнд ярьдаг гэсэн. Ер нь бол мэрэгчлээ гоцоод өгсөн.
Би ч гэсэн одоо ингээд хүн амьтанд одоо үзэж явах үед ер нь маа дээдлэнг байсан. Энэ мэрэгчлээ гоцоодаг байсан юм уу гэж тэгдэг байхгүй. Тэр бас хүмүүс бууж өгдөг байхгүй яг дуучнаар нь авсан хүмүүс бол буухгүй. Тэгээд нэлээд үзэж одоо ялангуяа цувралууд бол тэр хүний скиллүүд нь баг багаар харагдаад яг өөрийгөө бүтэн үзүүлчих одоо боломжтой шүү дээ. Нэг уран сайхны кинонд хэрэв гол дүр биш л бол ер нь бас хэцүү шүү дээ тийм. Ер нь гол дүр байсан ч одоо нөө киноны миний зүгээр ойлгож байгаагаар киноны юм стандарт өөрчлөгдөж зөвхөн ийм нэг ангитад тоглоод хүмүүс нэг юм кино үзсэн гэдэг нэг юм мэдрэмж авахгүй байгаа байхгүй. Холливуудын нөө нэг амар кинонууд чинь дандаа 3 цагаас дээшээ юм урттай. Оппенхаймер ч юм уу эсвэл аватар чинь дандаа тийм урттай учраас энэ кинон дээр бол бас яг ингэж тоглож моголж шүүмжлэл тий. Тэгвэл бол одоо хүмүүс яг энэ дүр тоглож байгааг юм бол заавал нэг юм бүтэн юм цоврал сериал байж энэ чинь энэ жүжигч шүү ингээд тоглосон шүү гэдэг юм стандарт нь өөрчлөгдөж ер нь миний бодлоор. Тэгээд одоо Холливуд ч бас стандартаа өөрчлөлт нэг 16 анги мангитэр хийдэг ус одоо бүр юм яг стандартанд тогтоод мөрөөдлийн нэг юм 8 анги. Яг уран сайхны кино шиг үргэлжилдэг. Гэхдээ тэр нь 8 анги ч юм уу. Тэгж хийдэг болсон. Үнэхээр зоргоороо тий. Үнэхээр зоргоороо байгаа л та. За шинэ жил болоо тэгээд хоёр яаж солиулах юм бэ? Ямар За одоо шинэ жил болсон. Пянз гарах гэдэг юм шүү тий. Одоо бид тэр пянзаа гаргана. CD гаргаж ирсэн бол одоо пянз гаргах нь шүү дээ. Ирэх жилийн төлөвлөгөөнд бид хоёр бас нэлээд бодож төлөвлөсөн ажилтнууд байгаа. Хамтраад бид хоёр гоё том тоглолт бас төлөвлөж байна. Цаашаа тэгээ тоонд маань дахилтгүй байх үдээ шүү дээ. Одоо бид хоёр чинь бие биенийхэн дахилтыг дуулаад чинь. Тэр чинь одоо тесадаа ганцаар дахилт хийх шүү дээ. Дээгэх орохоос өөр аргагүй дээ. Дээгэх ороод болохгүй шүү дээ. Би ячаараа алсын газар зэрэглээ. Тэр ерөөсөн онгоо гаргаж байгаад пянзаа гаргана. Тэгээд юу яах вэ? Нэлээд олон клип хийх бах. Клипнүүд амарчтай багтаагаал. Тэзээ зингээд яаж бүр илүүлэх гэдэг байна. Дүүгийнх дүүдэрээ тэгж өөрж байгаа өөр дээрээ одоо бар нөлөөсөн бүлт баг тэр 50,000 зэрэг хүлээгээд байдаг. Зов бод магадгүй. Солиод буудчихад байдаг. Арыг нь уран бүтээлч хүлээгээд байдаг. Нөлөөсөн ачаад. Яа тэгэхэд дээгэх та хэдийн салбитик хувь мөвөнтэй очихгүй бол их өөлөх баха. Ариун бариунаар ивэлт тэр ирээд өстө Батар шигээ тэгээд ойрхон байгаа. Одоо энэ цэнгэлтэг чинь ер нь палас болцсон биш үү? Одоо палас ч байхгүй болчихлоо. Тэг яг нөө бас нөгөө зүгээр тоглолт хийж болно л да. Одоо чинь тоглолт хийгээд ингэчүүл бид хоёрын одоо байгаа дуунуудаа нийлээд нэг тоглолтын метраж гарч штэ. Хангалттай хит дуунуудаа ч гэсэн нийлүүлээд урд хойтгоо нийлүүлээд бас нэг эхлээд тоглолт хийх гэж байгаа бол те нэг юм шинэ уран бүтээлүүд хийгээд хүмүүс хүрхчээд нэг тодорхой хэмжээний те тэрэндээ зориулаад клипнүүд хийцэн промошн хийцэн бүтэн нэг юм гоё багц болчоод дараа нь за одоо ингээд тоглолт хийх гэж байгаа шүү гэдэг юм төсөл маягтай гоё ажиллавал эхлээд хүмүүст өгчөөд үзүүлчихэд те тэр нь бас хүнд хүрчээд дараа нь тоглолт хийвэл бас гоё дүүр бардам болов гэж бодоод байдаг. Тэгэхгүй бол юу юурлгүй гэлцний тоглолт хийгээл нэг таньдаг дүнэр найзуудаа цогцолж байгаа гэлцнийг бөөндөө төлөх гэж тоглолт хийвэл бас болно л да. Гэтэ бас тэгж тоглолт хийхийг бас хүсэхгүй байна. Бусдаас өөр баймаар шүү дээ тий. Бусдаас өөр баймаар. Хөдөлмөрөө шингээмээр байна тий. Хүч. Манай бид хоёр тоглолт хийвэл бас тэгээд бид манай тоглолтын дээр ингээд хосууд айгүй хэрээсээ тий. Огтуд айгүй хэрээсээ тэгээд нэг юм хамтдаа гоё уярсан дуусан нэг тий. Бас юм дөргих үе дээр нь гоё дөргсөн. Тэрийн тоглолтыг хэрвээ тийм тоглолт хийвэл бас тийм тоглолт болоосай л гэж бас бодож байгаа шүү дээ. Яг манай навтлын тайз шиг нэг иймэрхүү тоглолт болох байхаа. Яг нэг тийм ингээд нэг ягаан өнгө голчилсан. Тэгээ огтод ер нь ихэрх байхаа. Ер нь бол нэг тийм ингээд орилол нэг тийм нүргэлсэн орилоо сонсогдоод байна. Хайр ч одоо амар хүчтэй шүү дээ тий. Хайр ч залуу шүү дээ. Тэгээд бид хоёр одоо дандаа хайрын тухайд болно. Хайрын дууч. Үзье гэж тэгэхэд бол цогтоо тэгээд яах ч үгүй тий. Эхнэрээ дагуулаад яваад чи. Тэгэл эхнэр нь орилоо цогтоо тэгээд ямар гоё хувцас. Жоо хууртай тий. Тэгээд ерөнхийдөө тийм зүйлүүдийг бид хоёр бас бодож төлөвлөж байгаа. Тэгээд цааш та хийгээд гаргаад он гарснаар бол нэлээд клипнүүд бас үргэх байгаа. 26 метр мянаасаа хэлцчихэж байгаа. Муугасаа. Тоглолт өгөх тусам гоё доонод. За тэгвэл сонсогчтой үзэгчтэй сүүл рүүгээ уран бүтээлүүд нь үзээрэй. Хэд нь бол хэрэггүй байна. Сайнаас нь цацж байгаа шүү. Нарийнх нь яах вэ? Наасах уу? Энэ хэсгийн жоохон кат.
Гэ өвзөхийн хувьд бол муугасаа. Жисийн хувьд бол сайнасаа. Ер нь бол манай үзэгчид одоо явж чангаранаа л гэж хэлдэг. Түрүү та хэд нөө ингээд та их үг дуу цөөтэй байдаг шүү. Аргагүй байх. Жисийн загнуул жааж идэв юм те. Одоо түрүү цаа чи нөгөө нэг амар хэцүү юмыг амар хөнгөн болгож ярьсан. 20 дуугаа шигшээд. Би тэр сая цомог хийх гээд дуу хийх гээд. За чамд ямар дуу вэ? Надад ямар дуу вэ? Тэр дуунуудаа нийлж би нэг ганц 2 дуу муу гаргаа. За нэг ийм гэсэн. За наад дээр хоёлаа энийг болгох энгийн гэл ингэсэн. Тэгээд ерөнхийдөө дуу дуусчих гад болдгоо. Тэгсэн чи манай хүн чинь ийм их дуу байгаа чи. Эндээсээ нэгийг суулж гаргаж ирээ. Энэ яа. Бэж үз наач нэг юм биш. Тэгвэл байж. Энэ дуу ямар гэл. Одоо нийгэм ийм байгаад шүү дээ. Залуучууд ийм өсөд шүү дээ. Зовч бараг тэгж юм чи. Тэгвэл нэг ийм дуу байвал яаж юм гэл. Одоо нийгэм өөрсдөө залуучуудад энэ рүү сонирхож наач байгаа. Яаж ингэ нийгэм ийшээ ганхууд ийшээ. Хайр улам гэсэн юм. Бүр хайрын тохиол бол энэ байна. Залууч их салж байгаа салт тэгвэл энэ байна. Сингл залууч ямар их болж байгаа гоцоо сингл залууч гэдэг нь дуу шүү. Мөө яг манай зав чи яг тэгж байгаа юм чи. Дуу бүтээхэд бас л яг ер нь кино шиг бид нар бодож байгаа шүү дээ. Мэдээж ингээл кинон дээр ингээд ажиллаж байхад яадаг үлээ. Сэлэв амар чухал байлээ. Ямар кинон тоглох вэ? Одоо та ингээд эмч гэхээр сонирхолтой санагдаад орсон гэдэг шиг. Одоо ингээл яг бид нар ч гэсэн ингээл яг кино дараагийн тоглох кино маань ямар байгаасаа гэл яг тэр шиг дуу бол яг ялгаагүй шүү дээ. Тэгэхээр яг дууныхаа сэдвийг одоо яг яаж юм. Одоо Брада гэхэд амар гоё идэх хэвгүй. Бас ингээл зүгээр найз минь гэхээр бас нэрээр шүү пи уумар санагдчихдаг байхгүй. Пи уумар. Тэр найзгаа дуудаад билар тоглоод ч юм уу нэрэл нэг найзаараа найзаараа цангацсан байгаа. Нэр хитрхи амьдрал гээд бас яг тиймэрхүү дуу санагддаг байхгүй тий. Тэгэхээр тийм нэг айгуу санаандгүй. Санаандгүй. Тий. Яг тиймэрхүү дуунууд ер нь ингээл студ дээр юм яар сууж мууж байгаа ч юм маазарж байгаа ч юм уу. Яг нэг тийм юмнаас гоё дуунууд гарчдээ шүү дээ. Гараад ир найз юм чи яг тэгж гарсан дуу шүү дээ. Тэр бол бас гоё дуу. Тэр амар амьдралтай байсан. Тий. Тэгэхээр тэгж хүмүүс амар гоё хүрсэн байна тий. Тэр дуу гэж гоё. Шал өөр дуу хийгээд хэлсэн. Тэр сэдв нь өөр байсан юм. Яа, юу байсан? Хайр байсан юм. Одоо тэр үндсэн одоо тэр явж байгаа бит нь одоо тийм Snoop Dogg-ийн G-Funk стайлтай тийм аяа واخгүй юу? Ингэдэг мингдэг. Тэгээд нэг юм шал өөр дуу хийчихэл ерөнхийдөө орхицсан энэ хайр яах вэ? Бичүүлсэн ч байсан. Хэлээд өгөлтөө ямар сэдв вэ? Хайрын тухай ямар хайр байрсан бохоо. Хайр маяр. Гараа дээр хайр минь. Ямар ч байсан. Гараа дээр хайр байна. Ямар ч байсан нэг юм Snoop Dogg гэсэн. Ер нь гараа дээр хайрт маань. Хамтдаа хоёр алхааг уудсан байсан. Аймаа энэ хүртэл өөр. Бичүүлж орхицсан байсан. Тэгээд студ орсон чинь хоёр нөгөө аян дээр чинь би нэг бадаг орцсон байгаа. Хоёр сонстоо гэдсэн гэсэн байна. Тэгээд сонсон чинь шал өөр юм найз майзын талаар ингээд саж өөрхөн бадаг бичсэн байсан. Тэгээд хоёр энэ дээр орчгоо гэхгүй юу. Газ бичиж. Тэгэнгүүт яг нөгөө нэг дигийн баадгийн ойлгомжтой уулзааг ууцсан найзууд байна гэх яг баадгийн ойлгомжтой харна. Газ би өөрийнхөө баадгийг бичээл. Тэгээд хин тэгвэл хэрвээ ийм дуу өгч бол чи гайтны өөрчлөлт шүү. Аялгуугийн дахиж өөрчлөөд тэгэл тахилтын дуунөрөө нийлж бичээл тэгэл бүх охин нотуудыг хасаал ирчүүдээ ирчүүдийн нотууд арай ирчүүд болоо юм тийм. Брада ч бас яасан бэ? Өөр байсан гэдэг. Тийм хамгийн анх чинь юу яасан юм аа? Эрк ах дуулах гэж хэлсэн байлээ. Тэгээд тэр хоёр бас ярилцаад ингээд эрк ах дуулна. Би явах те нөгөө ажилгүй нөхөр чинь амраа ухцсан студиэр ингээ шүдэж читэлж явж байхгүй юу. Тэгээ явсан чинь ийм нөгөө Бродо гэдэг дуу их гэж хийж байгаа шүү дээ. Ийм энэ дахилтан дээр чи нэг юм гайд хэрэгтэй байна чи гайд хийгээд гэж. Тэгэл за тэгээ очиод гайдлчаад бас ингээ шүдэж читэлж. Ер нь чи өөрөө тоглож чаач гээд. Бүү за тэгээл та гэ. Тэгэл гарцсан дуу шүү дээ. Айгу хурдан. Тэр үед чинь ер нь тоонот яг тэр чигтээ амар гарч ирсэн юм а тий бүр өстэй бүр. Тэгчин араас нь гоё. Яг ингээд сонсогчтой өөрийн гэсэн ертөнцийг шууд бий болгоод өөрийн гэсэн фэнүүдтэй болоод тэгээд яг тэр ичээ алдахгүй жоо 21 тойроод тоонтын бас одоо эхлэл үе чинь бас тэмээ тань нэг хэсэг бол бас зүтгсэн. Тэг чи нөгөө завтай ч биш. Амар завтай байсан байгаа байхгүй. Одоо ингээд бодоход эргээд очиод бид нар яг өглөө ч юм уу өдөрхөн ингээд ажил дээр очиж байгаа юм шиг бөөнөр очиод цугларч чинь юу ч хийх гээд байдгийн. Заавал дуу бичүүлэхгүй байсан ч студ дээр ингээд очдөг байсан байгаа байхгүй. Тэгэл очиод ерөнхийдөө нэг ингээд хийгээгээл нэг ажлуудаа ярьсан те. Бидэрт анх ингээд эхэлж байхад
нэг юм самбар байсан шүү дээ. Самбар дээр ямар ч байсан волюм 1 гэж биччихээд волюм 1 гэж бичсэн ингээ 1 2 3 4 5 6 гэдэг доош дугаарлцсан. Хоосон. Тэгэл ингэж байж байгаа л нэг мэдсэн чинь дуун дүүрэл цомог хэмжээнд хэлсэн шүү дээ. Айгу урдаг гэлцсэн. Гоё юм аа. Тэгээ Навеста улсуудтай ч амтах айгу амар байдаг байхгүй. Сүүлдээ би чинь өөрөө өг мүгэ бичих юмсаа залхуурч байгаа юм чинь лоб байна, ди байна, таандар байна, амар үг бичдэг юмс юм. За тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү аялгау байгаамаа. Тэгэл энэ дээр ерөнхийдөө л бичэнтэй гал ерөнхийдөө хоошоо суух маягтай шүү дээ. Өөрөө бичгээр нэг жоохон голч байгаа юм шиг. Тэгээд эдгээрээр ерөнхийдөө бичүүлээ л хамаач. Үгийн нэг тийм юу авдаг баха. Хасгараал. Өгнүүд нь халиалаа. Тайзан дээр гараад одоо юу гэдэг цэнгэлтгэд гараад одоо огшоод ер нь тэгээд аль уран бүтээлд дуулж яхад илүү гоё одоо жаргалтай гоё байдаг. Одоо түүртэхгүй хаанаас нь ч одоо бүкснөөс нь дуулсан ч одоо алтахаар гүйч гэдэг юм уу тийм нэг юм гоё кайфтай ч гэх юм. За одоо бол одоо нөгөө эдгөө бол яг тэгж дуулна шүү дээ. Би бол одоо өөрийнх нь дуунаас гэх юм бол Мэри Миг бол тэгж дуулдаг. Хавартай хоёр тайртай. Тэгэн гута бродо, Жимбергини гараа дээр наашаасуу тий. Эдрийгөө бол ямар ч асуудалгүй. Хойноос нь ч дуул, тонгоргоорч дуулна. Бадгаас солид дуулсан ч болно ямар ч асуудал. Би тэр нөгөө төв зэглэгтэй гахаар одоо жоохон айгаад идэх байхгүй. Ягаад вэ? Нөгөөс нь боддог. Үгүй тэрнээс өмнө нөгөө хүний цаана гэх кино дээ шүү дээ. Тэрний саундтрак нөгөө хин саундтрак дуулсан. Тийм. Тэрийг анх удаага би хамт дууллаа тий. Би нэг аим хордон үгэлдэг байхгүй тэрэн дээр. Тий. Сайн хүний нэг муу тэр чин та юм уу одоо нэг өөсөө тэр чин одоо гэж бүр алдаг. Өө тэр чин тийм юм уу? Тийм учраас өвзий трип гэдэг байсан. Тэр чи яг дөнгөж тоонд байгуул баг тэр чи баг анхны дуушах байх шүү. Тэр хүнийг энэ хүн гэвэл тэгтгэхэр хүн бол сонгодог урлагийн театрын балетчин гэвэл хөгжимчин хүн гэвэл итгэхэр баг тийм. Тэрийг би анх удаага тайзан дээр төв зингэлт тэр чи юу байсан бэ? Гарч дуулж ирсэн. За юу байсан баха? XX байсан баг. Жигийн тоор баг хөтчихсэн бах уу? Тийм үү? Тийм бах. Тэр гараад тэр чи тэгсэн чи ингээл би нөгөө мониторгүй гарцсан. Тэгэл гараад сайн нэг гэсэн чил өөдөөс айгаал нэг үгнүүд буцаж орж ирээл. Тэгээ нөгөө хорд ингээд нэг юм тактаар бол ингээд сонсож байгаа хэмжээ аваад орчих гээд тэр чинь гэдэг ойлгохдохгүй өөрөө гайхаад өөдгөө тэгээ ингээд сүүлд шууд дуулахаа байлцсан ингээд надруудсаа тэгээ гайхаж хараад тэгэл дуусаад тайсан ингээд гараад тийж ингээд бөө хипхопчтэй байж байгаа шүү. Надруу ингээд их хин ингээд амар бүтэн байлтж боож ирж байгаа. Ингээд доороос дэш энэ юу баа. Би яг санаад би яг тайзнаар араас нь гарах гад ч үлээ хүлээгээд яг зогсчихсэн. Тэгж яхад чинь цэнгэлт мониторгүй гарчих амар ихгүй. Хойд чи яг цэнгэлтгэд дөнгөж ер нь тоглолт хүмүүс хийж эхлэх гээл ер нь явж исэн үү шүү дээ. Тэгин гутаа стандартын одоо бол айгүй гоё болсон шүү дээ. Монитор дээр юм зүүждэг. Яг шууд гараад микрофон ер нь гаргадаг байсан шүү дээ. Тэгээд ингээд дуулах гэр артистууд айгүй хэцүү. Тэгээд зарим артистууд цэнгэлт дуулах юм бол шууд нэмхээр дуулна. Тэгэхгүй бол угаасаа ингээд зөрөөд идэх цэнгэлт чинь стандарт тусан бол гол хоцорч моцороод хүмүүс тэрийг солгоорж ийн гэж ойлгоод те амар хэцүү хүмүүс өөрхий нэг үг хэлэнгууд өөдөөс нөгөөг нь буцаа ороод ирж байгаа юм чи тэнгууд ингээд хэмжээгээ авчихсан. Хай гэсэн оромсоор те таа гэдэг өдөр өгчөө штэ гэдэг. Тэд чи тийм байсан уу юм? Муухай хөгшин юм ааш. Та хөгшин шүү, та хөгшин. Та амар их үү. Чи бид хоёр яг хоёр чацуу юм суудсан байж байгаа чинь. Их юм үдсэн байна гэж. Баатгах юм гэсэн нэ. Баатгах юу гэсэн нэр мэрэн. Баатгах намаа нэрэд бид хоёр нөө сая мөөжгийнхээ хөгсаран гэдэг юм явсан. Тэгээд Баатгах гэсэн шүү дээ. Ой юу би нэг гадаад нэртэй би одоо нэг л хүний нэр мэддэг байх. Манай хамтлагийн Жэри. Би ер нь жамайг Жэригээ дуудчих болох уу гэж би болно. Ямар ч асуудалгүй гэсэн. Чи хэм бэлээ Жэгэр гэсэн Жэри гадаад нэртэй нэг л хүн тань би чамайг Жэри гэж дуудъя гэсэн. Жэгэр гэсэн Жэри тий. Нөгөө л одоо ааш хэлээ. Манай Баатгах ч гоё юм билээ шүү. Гоё юм. Ер нь ингээд ер нь их гоё юм билээ шүү. Классик классик хүн л дээ. Шоуны хамтран ажиллагч Мина. Тэр нь Тонти хамгийн юу нь хамгийн ганган хэм бэ Тонти? Ганган уу? Одоо баг лимит л баг та. Тийм үү. Тий. Ер нь хамгийн ер нь түргэн ууртай хэм бэ? Ер нь зөө уураа урдаа бараал. Таандар штэ.
Хамгийн улдамхай нэг юм. Нойрм баг Улдамхай таа юм биш үү? Та юу таан дээр уу? Би бол тэгж таа. Десант авах яхид л унтдаг. Жэй баг. За би баг орж ирж магадгүй. Гэхдээ манай дийч бас харин яг унтж байгаа. Хоёр чи ер нь ингээд зэрэгцээч шахуул. Тэр чи ирсээ тоглол дээр бас айгүй хамт явдаг болохоор яг ингээд зэрэгцээл орон дээр унтна шүү дээ. Ингээд би жоохон унтж байгаа л ингээд хардтай. Тэгин го цаа чи унтчих. За гэл. Тэгэл би унтаад босч байгаа л ингээд харахаар намайг цаа чи ингээд хардаг гинэ. Унтчих л байдаг гинэ. За унтж байгаа би. Тэгэл ингээд би энийг хараад хэсэг шахдаг гэж байгаа шүү. Тэгж тийч за бодоо босгоо бос. Тэгээ боссон шүү. Сая нөгөө нэг хипхопын кино гарлаа шүү дээ, тий. Тэ тонтын одоо ди ахын гол дүр тоглосон тий. Тэрэн дээр ди ах нэг машины араас хөөж ийнө хөөгөө гүүж ийнэ. Хаяад хараад инээс нөө. Би бүр тэрийг харчаад бүр хамгийн хойс удсан бүр амар инээд түрээд тэгээ ингээд бодсон чинь нэрээ ерөөсөө ди ахыг гүүж байгаа. Ямар ч уран бүтээл юунд ч бэдгүй юм лээ тий. Тэгээ амьдрал дээр ч ерөөсөө хотоцоо ч хурдлаач гэхэд ч гүүж байгаагүй юм тий. Тэгсэн тэр кинон дээр үнэхээр зохиол дээр гүнээ гэсэн байгаа байхгүй. Тэгээд гүүсэн байгаа байхгүй. Бас мангар эвгүй харж идэв шүү. Харж байгаа дунтнаа гэж байгаа юм шиг. Бишиг ахта сүүл таарад ярьсан гэсэн чинь манай дий гүүж чаддгүй юм билээ. Тэгээд яасан гэсэн. Тэгээд одоо тэр каноноос тэр яг гүүж байгаа ер нь хэсгүүд бүгдийг наассан шүү дээ. Яварсан гэж. Тэн дээр нэг гүүж байгааг орсон билээ л дээ. Би одоо харчлахгүй яах вэ? Ах яг тэрийг харсан. Манай чи ер нь ийм тайван ер нь яриа өрөөч гэсэн тийм шүү дээ. Амар гой кино шүү дээ. Ингийн чи гой тоглосон билээ тий. Одоо гой тоглосон бил. Би одоо бас хэцүү шүү дээ. Яана гэж жүжигчний талаас хүний өмнөөс одоо тий. Одоо яана бас ингээ бүтэн гол дүр ингээ тэр хүний тухай тэр амьдралын тэр хүний юу туулсан тухай гарах учраас тэр хүний бүхэл юмыг оруулах шүү. Каноны нурууг авч явах хэрэгтэй ш. Би бол бийг бол каноны нурууг бол ер нь бүтэн даагаад аваагараа явцсан л гэж бодож байгаа шүү. Сайн тоглосон. Лимит бас жүжигчний авьяастай юм билээ. Лимит бол жүжигчин бооз бас. Тийм билээ, жүжигчин билээ. Бас нэг хорчин манай бабар ах чи бас жүжигчин бооз. Тийм билээ. Бабар ах сайн тоглосон билээ. Юу соёлын тэргүүн хавцаа байлээ. Цаа чи угаасаа соёлын тэргүүн шүү дээ. Тэр чинь тэгээ хипхоп хөгжмөр л аваа байдаг. Жүжигчнэр нь өгсөө авсаа би соёлын төргүүнэ. Битгэхгүй. Тийм бах уу. Нэг бол одоо клипийн тоглосоор байгаа тийм лаг жүжигчтэй болсон. Цаа чи бас эртний урлагийн хүн болохоор ч Монтерепи бабар юм чи. Бас асуудалгүй л авч илээ. Тэр дүрийн тэр киноны драматург сүүлийн эргэлт бол бас мэрэгжлийн төвшөнд авч илээ. Яахгүй дөө хөшөө. Яахгүй дөө яг нэг эр хүн хэрвээ жүжигчний баригдсан ч гэсэн тийм мушиг байл. Түшиг ах жүжигчдийн фракцыг ингээд амар гоё нийлүүлсэн юм шиг санагдсан. Тийм бил. Айгуу нэг юм амар ингээд дунд нь ингээд те энгийн яг мэрэгжлийн бос хүмүүс тоглож байгаа. Яг нэг жүжигч ороод бол угаасаа ялгардаг шүү дээ. Тэгвэл тэгж ерөөсө группээ цуглуулаагүй бүгдийг ингээд яг ингээд айгуу гоц. Уусгаад нэг хооронд нь эвлүүлээ те. Энэ нэг баг, энэ тал, энэ ингэн гэсэн. Ястай найруулагч ухаан байлээ бай. Мэдэгдчихэл. Тэгж авсан. Стресс гоё юм. Одоо тим кино бас танахаас хүлээж байна нэрээ. Та хэд ч дотоод нөөц бололцоод ч те. Жишээ нь одоо 3-3 одоо ийм лаг жүжигч юм байна шүү дээ. Тийм. Харин тийм ээ одоо бодож л байна. Кино ихлээл өвзөө яхаг алаа ачахгүй. Иш хонцоо ихлээл те. Би тэр нэг реклам хийгээд жүжиглэж шүү дээ. Өөр одоо алаа ачмаар хэм байна. Кино ихлээл гэс нэг те. Бид нар нэг 21 аймаг тойрох гал бас нэг юм кино шиг нэг тийм триллер шиг нэг тийм шүү дээ. реклам шиг юм. Тэн дээр бас зообыг бас хүлдэг шүү дээ бас. Зооб бас батгалуулаа. 21 тойроход сайхан байв уу? Гоё эсөө. Гоё эсэ ч аим хөвгөлтэй тэгээ фаны амж. Тэр атуусан дотор бол бүх тийм гоё олуулаа тий. Тийм. Хөл толгойн мэддэхгүй бол. Сооло уран бүтээлчл ингээд 21 тойрдог шүү дээ тий. Бүтэн жилийн юм аа. Тэгэхэд бөөнөрөө тэгээд яг рүүгээр ингээд явах орчлоо. Тэгээ амар гоё улирлаар явсан тий бас яг амралтын яг зуны улирлаар явсан тэгэл хэвста. Энд тэнд л очил баахан гэрэл асаалгаал яваадсан шүү дээ бичлэгийг харсан чинь. Харин тий. Ер нь сансныг бодоход бас хүмүүс бас бидний мэдээж өөрсдөө бас ингээд таантж байгаа шүү. Ийм хүмүүс байгаа гэдгийг ингээд нэг танилцуулах гад явж байгаа. Хоёрт бас нэг юм урлагаар үйлчлэх гээл тий. Бас нэг тэр нэг юм нийгмийн хариуцлагын хүрээнд бас их гоё төсөл болсон юм санагддаг шүү дээ. Одоо тэгээд хүмүүс таарад тэрнээс чи хойш одоо эдэн жил болчихоо. Та нар одоо дахиад нэг тойрооч уран бүтээлчин бүгдээрээ шинжлэгдсэн. Одоо шинэ артист, шинэ уран бүтээлчтэй их олон байгаа. Энд очихоор та нарын тэр чинь алсан шүү. Одоо дахиад нэг тойрооч мөрөөч гэл бас яриа л байгаа. Тэгээд боломж олдвол тэгээд цаг зав нь бол тэгэндээ л гэж бодлоо шүү дээ.
Тэгээд чи ингээ нэг хоногийн зайтай тоглоо явчих баг. Тэгэнгუთ миний сэнсэрсэн үү? Үгүй яг аймгийн хүмүүсийн характерууд нь шүү дээ. Яг одоо ингээл увсынхан ховдынхан гэдэг юм. Тэрийг нэг хоногийн зайтай ингээд мэдрээ явах хэрэг ингээд ялгаануудын амар бил мэдэрсэн. Шал өөр хүмүүс байт юм билээ. Дахин уул аймаг ямар байна? Дахин эрдэнд бол баг хот болчихж байгаа. байгаа. Хот тий. Тэнгууд тийшээ зүүн тийшээ говийн аймгийн хүмүүс болохоор яалчгүй амар дараах юм л шүү. Бид эч нөгөө нэг Сүхбаатар тий Сүхбаатар чи бүр амар дараах хүмүүс санагдсан. Эхлээл ингээл бит хоёр гараал дуулаад ингэнгөт ингээл тоохгүй байгаа юм шиг санагдаал мэдхгүй. За энэ таандрыг хэлүүлээ. Гайхаал байж байгаа. Тэгэл эрках за бит хоёрын жаарс эрках гардаг гэдэг. Эрках гараас эркахгаас тоодог бай. Хөөх эрках ч яаж игээл тоодогдог хүн юм. Тий. Ер нь бол таандрыг л хүлээгээд байгаа юм байна да яа. Таандар ч тийм. Таандар ч нөө бид удаа майк гэж игсэн шүү дээ. Тэгэлсэн чинь ер нь тийм хүмүүс юм бэ. Тэгэл таандар гараад чи бас ерөнхийдөө бас нөх амир. Тэгсэн чи таандар одоо ингээ алгаа ташдсан штэ. Гэсэн жоо уурлахгүй. Тэгээ ер нь зүүн талаа тийшээ говийн аймагуд руу ч юм ер нь ингээ хүмүүс амар баруун. Баруун тийш ховд уус мөвс бол зүгээр. Тэгээ бид нэг баян үлгэд очиод баян үлгэд чим за баян үлгийнхэн бас нэг яахгүй л гэдэг гайгүй л гэдэг мэдээ. Нэх яа бас яахгүй багс. Баян үлгэд чим цөм авчих юм чи. Дуу муу дагаж магаж дуулж муулж хийж. Ер нь дуу хууртай арт юм л те бас хөдөлмөрч бас сайхан ямар сандал нэг бөөн хээх баар байж байгаа гэсэн тийм. Манай баруун аймаг ч хөдөлмөрчөө янз айхтар. Тэгээ хоолнууд баг ч юу хорхыг ингээл жоохон өөрчлөлт хийгээ яваад идэм билээ шүү дээ. Яг аймагуд ингээл арай өөр хорхог болоо л ингээл. Хомд очихоор нөгөө хорхон жимби болоо явчихаа. Ингээл арай өөр. Тэгээ бид нар ч нөгөө бөөнөрөө байгаа учраас зарим газар очиод хүмүүс ч бас хорхон морхон хийж гэж болж игэл нэг буул хар махаар пар хэлж байгаа юм чи. Тэгэн бол ингээл өөрчлөгдөөл энэ нэг юм мантуутай болоод нэг юм жигэнсэн гурилтай болоод тэгснэ нэг юм ороосон болоод тэгэл зарим аймагуд нь юм чансан бүтээсэн гурилтай болоод ингээл гурилын жоохон өөрчлөлт яваад зарим нь бүхлээрээ те зарим жижигэлцэн чулуудаа чулуугүй гэх те сүүлдээ ямар сандаа албатай байна штэ. Ямар гэм хийсэн гэж эхлээл гараал ерөөсөө баруун солоог угсаж явж хорх гэж эхлэв. Сүүлдээ яг ингээл дандаа мах хийж ингээл ойр хийд яв. Яач би хөндөрж байгаа. Яг тэг. Бид нар ч гэсэн бариад жилдээ 2 явахад бол тий мах болио гэж ороод ирдэг. Өө та нар хүнтэй суухгүй багтай юм. Чи бүр ингээд одоо ганцаар явж байгаа бүр зожиг одоо имч тоохгүй ирлэгч тоохгүй юм нэг юм энэ хүнтэй суухгүй магадлал өндөртэй шүү. Ингээ яг ингээ хүүхдүүдтэйгээ зуралж ингэж явж байгаа шууд их сургуулийн багшуулаад ингээд тэгээ бүр завгүй болоод ингээ явчих үү доктор профессор болоод. Сүүлд тэр хүүхдүүд яг өөрийгөө өгöd яваад. Та нар одоо гинт ном гаргахад болвол гайхгүй. Гайхгүй айгүй сонирч зүгээр үж байгаа бичсэн байх ч магадгүй тий. Жижиг ах битэрийг л 2 дуу хийж өгөөд та битэрийг амар гоё одоо яаж өгсөн шүү дээ одоо. Чи ямар 2 дуу? Галзуу найз баваа 2. Бавааныг та нар бичсэн юм. Бавааныг та нар их зохиосон шүү дээ. Тийм баха даанч та нарын үг гэсэн. Таанд бавааныг та нар галзуу найзыг бас та нар бүгдийг. Галзуу найзыг би та нарыг дуулсан байх. Дуулсан байх нь сонсож. Цуг шай гэдэг дуу байсан шүү дээ тий. Бүр цуг шай гэдэг цомог байсан байхгүй. Тэр цомогныхын дууг гаргаж ирж авсан байхгүй. Тэгээ баваа маа та нараас бас тийм үг гардаг л юм. Гарна цаа чин гарна юу ч хамаагүй бичих шүү. Өтөр дахилан дээр нь ярьчи энэ бадгийн нэг яагаад өгчих юм бол зовдон бүрөөс iPhone 5 цаа чи үг бичлэлтэн дээр амар юм билээ. Үнэхээр 15 минут дотор зэгцлээд өгсөн. 15 минут дотор шууд дуу гүйцэтгээд хийгээд дуусчих жаамч. Тэр нь амар л та. Амар. Манай эмоц төр ч гэсэн ирээл дуу муу ихтэй азар. Ингээл ярьж байгаа. Нөө ихэл төгсгөлийн дуу чинь бас та нар өчөж байгаа тий. Тий бичин. Нилээ олон тоглолтынхаа бичсэн шүү. Та нар супер юм билээ. Яг бүр тэр талтай төгсөрсөн бил. Одоо сүүлдээ та нар чинь хипхоп баг орхиод байгаа юм шүү. Нэг поп дуу дуулсан л. Цаа чи одоо ардын дуу чинь болсон шүү дээ. Тийм ардын поп зохиолын шин жанр байсан уу? Юу болсон бэ? Монгол поп гэдэг шиг л байгаа зү. Тий. Яг тэгээ ингээд юм үндснийхээ урлагийн гоё юмыг ингээд гоё уусгаад тэгсэн мөрлөө хипхоптой гоё нийлүүлээд хоршуулаад бас нэг юм одоо Монгол хипхоп юм аашаа мэдэхгүй. М-pop гэдэг шиг те Монгол pop гэдэг шиг бас нэг юм шинэ юм байна. Өсгөл хийсэн зураг авалтаа тэр дуу амар гоё те. Нөө цувралаар яваад байдаг уу? Тий, тэр гоё. Ер нь та нарын бүгд гоё. Эхнээс нь ахуулаад бүгд ер нь кул аамаа те
тэр ээжтэй зориулсан дуу мөн ч тэр. Бас юм актер юм. Ингээд ер нь бол өөрөө юм цаа чинь нийгмийн юм аягүй тийм юутэй шүү дээ. Тэгм одоо юм нийгэмд ингээ харж байгаа за яг энэ сэдвийг барьж гаргаж ирээд ингээд дуулахад яг хүн төрнө гэдгийг маш сайн мэддэг. Харин тийм тий. Сэдвийг маш сайн олж чаддаг байхгүй цаа чинь. Тэрүүгээрээ ер нь бас бусад арт эцэстүүдээс ер нь давуу талтай. За одоо ер нь нийгэм нэг иймэрхүү байна. Одоо тий хүчрхийллийн эсрэг дуу муу хүртэл гэж байгаас та нэг юм хүүхдүүдийг бүли хийгээл ингээд эхлэн гол за нэг ер нь нэг иймэрхүү дуу ингээд гаргаад ингээд хийхэд ерөнхийдөө өн төрөх магадлал айгүй өндөртэй ч гэдэг юм уу тий. Тэгээд нэг тийм төрлийн дуу гэлээ. Одоо тэр сүүлийн тэр морьтой хүрэн морилоо. Тэр дуу муу нас амар гоё л шүү дээ. Хүчрхийллийн эсрэг зөв амьдрах одоо юуны илт дуучин боллоо. Цагтаагийн ерөнхийдөө Зөв амьдрах Цагтаагийн ерөнхийдөө илч дуучин. Айны дуунуудыг бүгдийн дуулсан юм байна. Та нар яг нам наалтай. Яаж яах та нарт айгүй гой зогтын те. Яг ингээд чи буруу замаар яваад байна гэж байгаа царай. Тэгээ хоолоо молоо ч гэсэн те. Яг загнаад байгаа юм шиг загнажснаа гинт ухааруулаад жоохон зөөлөн төр чинь яг таг өглөхгүй дундаас зөөл өглөөд байгаа маа. Зөөл өглөө нөгөө тайвшруулж байгаа. Тэгээ загнаж байгаа. Нисээрээ бүгд тгээс эхэлдэг. Одоо хичээг яв гэх. Хүүхдээ одоо хүүхдээ битээ загнаараа гэх те. Тэгээд ийм кула болоороо гэх. Тэрээс яг бүх юм заашдаг байхгүй те. За та нараа Өслийн киноны доонос аяга гоё шүү дээ. Юу илээ. Тэгэл өөрөөс нь 7-8 ах байх. За ер нь ойлголоо. Тийм үстэй хөгшөө ингээл тийм үү. Тэгэл найз очдог. Та нар жижиг байхдаа найз гэж бодсон. Би ч энэ юмны араас амар явдаг байхгүй. Би тэгээ нөө саундтракуудынхаа ажлуудыг яг би өөрөө авчдаг болохоор хариуцаад авчдаг болохоор студи хийсэл явчихна. Бүгдэн дээр шин дуунууд юу байна? За бүгдийг сонсгож байгаа штэ гэж бүгдийг сонсгоод нөгөө жижиг ах танилцуулаад ингээл явдаг. Та нар л яг тухайн үед яг гарч ирсэн болохоор та нарыг лавна гэж та нартай уулзах гэж бас яг хэцүү шүү ер нь бас. Амар хэцүү. Шууд уцаа өгшөө ингэ гэхгүй шүү дээ. Яасан бол алга болчих. Гайгүй байгаа та гарыг жижиг хүчсэн биш үү. Тэг ингээд гэртээ ганцаархан хаалан цоожлоод ухаалдан унтсан бол гítл авдаг байхгүй. Таг чиг тэгэл бэлтгэлтэй яваад өгөөд ер нь жоохон бас эмоч гэх юм уу. Ер нь ганцаараа байх дуртай ч гэх юм уу тэг мэдхгүй одоо. Өөрөөрөө айгүй тийм юм өөрөөрөө. Би одоо жишээ нь за би тогтоод бүтэнсэнд л ярина гэж дотроо бодчихвол юм бол бүтэнсэндээ л уцаа аав. Наам уцаа авахгүй. Тэгээ би найз тэгээ уулзал юу байна шүү найз. Яг уцаа авахгүй. За тэр яг байд энэ одоо чи одоо олцсон дээр ингээд тэгээд гэл. Тэгээд нэг кофе шоп авч ороод тэгээ суугаал тэгээл ашгүй нэг тэгдэг. Шүүний тэгдэг. Таваас салгаж аваад. Амин ажлуудаа яг нэг хоёрт гэр бүлээ нэг тавиад одоо юу гэдгийг те. Тэгээд өөрийнхөө дасгал сургуульд те өөрөө фокус ч болохоор одоо тэгж мэгдэг юм ер нь бас сонио хүн бэлээ. Сонио. Одоо харин та нарыг хүнтэй суугаад гой нэг суучаасаа гэж бодох юм да гэж. Токсик охинтой суугаад бас нэг галзуураад нэг амар уран бүтээлийн 2 дугаар үе юм уу ихлээс хаягдаж маягдаа тий. Цөм хаягдаад. Эсвэл өөрөө хаялаач гинөө тий. Сонио. Одоо сонио юм гарч ирсэн шүү дээ. Одоо хүний новын амьдрал задлахад бас нэг охинтой бас ингэсэн бас наан цаан гэсэн. Тэгээд яг нэг бас болсон юм уу яасан нэг хэсэг бас эмороод мангар гой хайрын донд хийсэн шүү дээ. Тий. Түүл дээр саний дээр ардын маягтай тэр ардын бишээ. Тэр нэг поп маягтай ганцаараа нэг дуулсан байсан шүү дээ. Тэр нь бол тийм учиртай юм байна. Тэр бол нэг хайр яваал байлаа. Нэг хайр хаяг таандар хаягдсан юм уу? Нөгөөх нь хайцсан юм уу? Нэг юм амар чат мат мэддэгдээд байгаа байхгүй юу? Ер нь нэг охиндоо доцсож байгаа л салсан л шиг. Тэр чинь гадаа үүднээс буцлаадаа гэж. Тэр чинь нэг ах хүүгийн зохиосон доо гэсэн шүү дээ. Тийм үү. Тэр нэг амтэл дуу хэлээ. Тэр сүнстэй дуу тийм. Тэр ах уу нөгөө гитар тоглодог ах уу? Тэр өөрөө зохиосон гэж ярьж ирсэн шүү нэ. Тэгвэл тийм үү. Сая тэгвэл тэр толгой тасардаг нь толгойг нь дажил тэр охиныг алгацсан юм бол яасан юм бол ягаад толгой стад ингээд толгой нь өгөрж явахдаа дуулаад байна гэхэр чи амар мэдхгүй ээ. Тэрийг л дараа таандрыг орохоор таандраас таандар ч уцаа авахгүй юм шиг. Би яг ч бас уцаа авахгүй унтаадах юм унтаад ерөөсөө. За хүмүүс унтчихл байгаа хта. Джесси энэ унтчихлаа. Унтаалыг унтаад байгаа юм шиг. Би доор нь утсан дээр нь залгаад байдаг. Тэгээ одоог нь хаацсан. Таандар бас фоксо хийгээл. Би бас нэг таарахаараа хэлээ л да бас. Тэ? Нэг тэр нэвтрүүлэгт очиод ороодохмоор байна л гэж. Бас хит юм асуумаар байгаа юм билээ. Лимит кингийг оруулмаар байна. Ди ахыг оруулмаар байна. Таандрыг оруулмаар байна. Өөр одоо хэн байна? Бил ганг байна тий. Тэгээ манай Бил ганг байна. Дэги ахыг орсон чи явах тий бас олон юм гарна шүү дээ бас. Их юм өвөг тээж байгаа хүн дээ тий. Өөрийнх нь хипхоп юу? Хипхоп их өвөг тээж яваа. За өнгөрсөн үе рүүгээ очиод ийм хөрх юм сонирхолтой асуулт манай ток шоунд явдсан шүү зэ. Одоо айгүй сонирхолтой. Одоо манай их сэрэгдэг үе л тий. Өнгөрсөн рүүгээ очиод
өөрөө өөрийгөө одоо алдаад ав гэвэл аль үе дээр очих вэ? Яг нэг буруу юм хийсэн. Би тэр үед одоо амар тийм үг болчмоогүй үг хэлсэн гэдэг ч юм уу те. Би бол одоо өнгөрсөн нэг очиод өшгөлөөд авах, алдаад авах, үстэд авах, чигээд унгаах үе зөндөөл. Ятгаад өөрөө асуусан би бол өөрийг ярьсан. Энэ хоёр хүнээс асуусан. Та би танаас Би таныг Сургууль Солонгос сурж исэн бохгүй юу? За. Сургуулаад тэндэл төгсчихлээ байсан юм да. Хамгийн гол нь хэдхэн сарын өмнө хүрээд ирсэн. Өө Солонгос бүр Солонгосыг төгсөхийг алдаад уу? Тий. Өө. Яг нэг асуудал болоод ирсэн л дээ. Гэтэ яхаа Болсон юм уу? тэгчдэг. Болоод ирсэн юм тийм. Үгүй. Өөр юм болсон л да. Тэгээд тэрийг яхаа тэгээд тухайн үед нь шийдэж болох байсан л да. Тэгээд Ер нь гэдэг буцаагээд буцсан юм уу тий. Тэгээд та Солонгос хэр удсан юм бэ? 4 жил бол 5 жил болсон шүү дээ. 4 жил Солонгос юм шүү дээ ер нь. 4 жил 8 сар болсон байна. Тийм байна нэрээ. Сүүлийн Солонгос яг 4 л болсон. 4 жил болсон. Төгсөж чадаагүй гэхээр 3 гаруй. Тэгэл яг онгоцны буудлын дээр очиод өөр дээр очиод тэр үед олны танил биш, тоонд биш өвзий. Нэг алгадаал. За төгсөөд ирдэхгүй. Тоонд чинь бэлтээ байж гээ. Тэгээд би амар тэнийг нэгцсэн бохгүй юу? Тэр чинь би хот огчуултаар сурж исэн бохгүй юу? Аха. Яа. Юу нэ Батар өвзий гэж байна. Энд ирсэн чи тийм анги байхгүй. Аха. Монголд. Тэгээд Тэгээ мөсөс байх байсан л. Гэтэ мөсөс бол тэгж авахгүй шүү дээ. Тэр үед чи 3 дугаар курс болж байна. Тэгээ одоо CT шүү дээ. CT-д би хүний нөхцөл төгссөн. Уг нь бол тий. Үргэлжлүүлээд тий. Үргэлжлүүлээд уг нь төгсчихсэн аахгүй. Тэгээд тийм анги бах тухайд тэгээ тийм ч амар сайн хайгаагүй л дээ. Тэгэл гисэн бол та хотын дараа болцсон. Манай хотынхоо байгаа байдлыг хараад яаж ийм анги байх вэ? Ийм анги хэрвээ байсан бол хот маань арай өөр байж байгаа. Өөр байх байсан байж тийм. Энэ хот ер нь жоохон буруу байгаа нь чамтай ч холбоотой юм байна шүү. Хогны машинууд оо бэйбэ хэрвээ гэж. Өглөө бүх хогны машин. Наач гойсон. Наач. Тэр үедээ аргалаа төгссөн бол одоо. Төгссөн бол одоо ирснээс хотын даргын шийдвэр гэсэн бүх байгууллагууд оо бэйбэ хэрвээ гэсэн. Тэгтээ ингээд урлаг миний бодлоор ингээд амар хүнд юм амар зүгээр нөлөөлдөг юм шиг. Одоо нөгөө айстопын нэг хогны дун гэдэг дуу байдаг шээ. Одоо цэвэрхэн байлгацгаая гэдэг тухайн үед за нэг юм хогны тухай дуулжтай гэж хүмүүс авсан ч гэсэн ер нь бидний жоохон байхад нэр хүүхдийн баяр талбай Батар бүр амар хөвтэй гэдэг байсан шүү дээ. Одоо бол тийм байхгүй. Тэгэд ингээд урлагчийн ингээд хүнд ингээд яг яахгүй нэ хамгийн хүчтэй зэвсэг нь медиа гэдгийг энэ Солонгос улс нь ойлгож чадна тий. Тэгэд энэ улсынхаа төсвийн 1% зөвхөн урлагт зарцуулдаг ч гэх шиг тий. Тэгэд ингээд одоо Netflix-ийн хэдэн хувийг Солонгос улсын засгийн газраас мөнгө оруулаад худалдаж авсан байж тий. Тэгэнгუთ ингээд өөрсдөө дэлхийд сурталчлах боломжийг харлаа штэ. Тэгээ сая ингээд Монгол хүн ч гэсэн дэлхийд доод болж болно. Физикал Азия үзүүлж Netflix-ээр тий. Тэгэнгუთ энэ улс өөрөө ингээл эсэн босын хүмүүнд авчирж яхихаа оронд стресс гэдэг. Тэгээ нэр он гарч шүү. Он гарч шүү. Тэгэхийнхээ оронд бид нар энэ яаж улсаа зүгээр сурчлах уу гэдгийг аягүй сан бодоод болчихвол тий. Урлагчийн амар хүчтэй юу байхгүй. Урлаг зэвсэг байхгүй юу. Одоо нөгөө та анх ингээл харангуй Солонгос кино анх гарч яхад ингээл гой мэдээл тий. Тэгээ би тэрийг ингээд зүгээр л кино гэж бодчихсан аахгүй чинь нэг хоолны нэвтрүүлэг хөтлөөд тэгээ тэр нөгөө дэмигээд нөгөө тоож хахтаа ингээд ирсэн чинь зөвхөн хоолоо дэлхийд таниулах гэж жилдээ хэдэн тэрбум воныг кино урлагт хоолны салбар нь зарцуулдаг гэж байгаа. Одоо тий жангүмгийн кино шүү. Тий. Тэр нь болохоор нөгөө гой мэдээл тий. Сүүж уугаал бид нар ингээд зүгээр л тэр соёлыг сурцсан тий. Магшаарч идэл тий. Упа гэл тий. Зөвхөн тэр нөгөө нэг хоолны салбар нь кино урлаг руу тэгж мөнгө оруулж хоолоо дэлхийд таньсан. Тэнгууд одоо Америк, Австрали зүгээр юу юм Солонгос хоолны газар пиг биш тий. Европ Америк битүү шүү. Дандаа Солонгос хоолны газар. Тэгвэл яг тийм. Солонгосын юу юм тий амар хипхоп харууд марууд чинь K-pop сонсдог. Blackpink дээр очиж түм авч ийн гэж бодлоо. Тэр чинь ингээд ийм соёлын юм явж шít. Бид нар ч гэсэн бид нар хамгийн гол нь сурталчилж чадахгүй биш, сурталчлах юмгүй биш байгаа байхгүй. Бага тий. Яаж хийх үү гэдэг нь мэдэхгүй. Юу нэг хөө дотоодын нэвтрүүлэгдэхгүй.
Өдөртөө яах ч. За би нэг хэдэн. Аа тэс гойрдохгүй улс төрийн хүчтэй. Бид нар өөрсдөө Бид нар бас ийм үзэхгүй. Хинээс ч гоохгүй та юу ч гоохгүй үдийн үрээд болцсон. Бидрийг ард түмэнд дэмжинэ. За та юуг үл тоомсорлож чадахгүй вэ? Үл тоомсорлож чадахгүй. Нэг тоохгүй би чадахгүй гэсэн үг шүү дээ. Гэр бүлэл юм да. Бусдын нь бол яг та бас үл тоомсорлож шүү. Нойр юм шүү та. Бас нойрч шүү. Би нэг унтахаараа ер нь унтах гэж айгүй зовно. Нойрны асуудал бас байна. Унтах гэж айгүй зовно. Тэгж жагаад нэг унтаад өгчүүл сэрэх гэж айгүй зовно. Тэгээ сэрхээр балераа штэ. Ухаараа. Йоо бас чинь өглөө мөглөө үрч бас амар штэ ёо. Яг тэр үед нь харьцахгүй байсан. Хоолоор. Бид нар чи би бинийхэн цаг нөө олон ээж тишээ ингээд хамтаа айгүй их явдаг басаа би бинийхэн цаг өглөөгөр за цаа чи ингэдэг. Оройгоор цаа чи ингэдэг те. Өө манай цаа чи тэгж ин да за гэх ингээд би бинийг байгаар нь хүлээн зөвшөөрөөд амар зүгээр. Та манай эмоц дарах юм бол. Үтгэхгүй мэн. Унтчихад тэгээ тааш. Хойч ийсэн. Хошч ийсэн гэдэг. Чи зэрэг амар муухай. Төв таах тийхүү. Захирал гүн чи одоо. Чангад бат. Тэгээ бид нар чи ингээ бас юм за тексттэй шүү гэл те. Хэрвээ тэгээд унтаад үлдчихвэл загнуул нь шүү дээ. Тоглол. Хойч ийсэн. Жээсээ гарын жоохон унтж байгаа. Босоо таа. Бүгд хоолоо идгээл буунгууд. Жээсээ хойно унтчих. Тэгээ шууд хөөгдөг дэш нэг тоглолтын ард дээрээс тусаа хамраа багцсан ингээ яац хөөгдсөн. Яа юу нойрноос одоо хэвчээ явж байгаа. Та жүжиг тоглож гин үү? Ороогүй нөө. Жүжиг тарих өстой би ойрцсон. Тийм. Гэтэ санал ирсэн. Санал ирсэн үү? Үлс гоё. Тэгээд нөө кинонд орсон байсан болохоор олон англи кинонд орсон байсан болохоор тэрнтэй ингээ зэрэгцээд ороод ирчих болохоор яач болохгүй байсан л. Ямар жүжиг яхаа зүгээр хэлээд өгч яа. Тэр жүжиг дээр байсан бол. Сайн нэг бараахын энэ төр тоглодог. Нөгөө Япон жүжиг байсан тийм. За ямар хэлээ юу хэлээ. Тэн дээр бас нэг санал ирсэн тэгээд. Уг нь гоё санагдалаа ингээ. Хөдлөө. Чи яхаа мьюзик хэлсэн. Тийм. Дотроос хатгаал. Вау, та бүр мьюзик хэлсэн. Тэгээд нөгөө киноны зураг хэлсэн байсан болохоор би яагаад ч юм. За гоё санал тавьсан баярлалаа л гэсэн одоо. Жавхаахаа бол драмын жүжигт бол бас хачин гоё. Амар гоё одоо юу гэдэг нь дикцтэй гоё ингээ үг нь гоё яг гоё мис шиг гоё ирдэг юм. Ингээд цогтоо юу суран кууцын гадаа гуанзар авах чинь эргээ харлаа. Ахтаа нэг ширхэг тамих. Хээ хасаас. Цэнгэтгийн хамгийн арын игнэний сууд дээр сууж байгаа хүн одоо хэлж байгаа юм шиг. Ойлголоо. Чиний хазар нэг. Сонсогч үсттэй. Хотлоо тэр үлээд яа. Амар гоё хаалгатай. Таны хувьд бол хамгийн дургүй хүнсний ногоо гэвэл юу хэлэх вэ? Хүнсний ногоо. Хамгийн шит 5 ногоо нэг. Миний хамгийн шит 5 ногоо. Манжиг. Манжин таны амьдралд ямар гайхалтай. Яагаад чи манжин дургүй юм те? Яагаад чи нэг сонирхол. 21-оор тойрж авах. Нэг манжиндаа орохыг иржтэй. Би алим иддэг шүү дээ бас. Тийм үү? Тийм үү? Би жоохондоо яг зурагт үзэж байгаад тэр одоо хэдий хилээ алим байсан. Бүгдийг идээд хордлогонд ороод имлэг твтээд тэгээд тэрнээс иш алим идэх болсон шүү дээ. Залхаа. Бас яг нэг юм. Мандрин амир идэх. Мандриныг амир идэх. Алим идэх шүү дээ. Хордлогонд ороогүй байгаа мандринаас тий. Алим чи өөрөө манжин шиг хэлбэртэй шүү дээ тий. Хэлбэрийн юм байгаад байна. Тэр энэ хоол айгүй юм зөрөлдөөтэй. Би манай Европ тавал дээр явжсэн чи. Тэгэл бид хоёр ингээд машин цуцсан нэг сайхан гэлэхгүй би тэгэхээр нэг Монгол хоол идэх юм бууз ч юм уу хуушур идэх юм дээ гэдэг ингэсэн чи. Кек идэх юм.
Торт моо Тийм үү? тийм. Оо, борц айгуу. Яг тийм юмнууд нь ингээд харагдаадсан бохгүй. Дэлгүүрүүд нь аав гой тийм байгаа. Тэгэл ингэж байсгээл. Тэр юу н Антверп ч буула хаана буула гэсэн. Энийг хараа энэ нөгөө донутс шүү дээ. Энэ ийшээ ороод нэг юм гоё юм кейк мейк гэл дандаа юм гоё юм. Хөөрөө идэх юм. Ямар сони дээ. Тэгвэл насаа бодсон ч тэр одоо шүл усруул санаа алдмаар юм тий. Кекэн дээр санаа алдсан гэхээр борц кейк мейк айгуу сайн. Одоо тэгтээ гайг. кекэн санаа алдсан. Бууцан дээр бол буузыг бол харин зүм шүү дээ. Үзгүй. Лоб сайн. Сайн. бууз. Цагаасаар стоо гоё баяр гээл. Ханх гээл. Сан тахын дорж залгах юм уу? Ер нь яа тийм таад хамгийн Өө одоо бид чинь Ахмад тэгээд Эрк ах. Эрк ах юм уу бабрахын тал гэдэг очиж дээ. Дөө тэндээ бөөндөө залгаад. Түрүү жилийн уржны ч үлээ бабрахын бас очиод бөөнөрөө залгацгаагаал тэгэл дууссан баг. Та хоёр маань одоо энэ жилээс бол дүүнрээ олаавна. Юу ярьж байгаа. Таамдар ир золгож ирсэн. Өө би ч гайгүй. Би ч нөө битэр ч танд дээр ч ерөөд үе болохоор. Гайхаад хүмүүс Цаа чи над дээр Найз чи та хоёр нь яга ир золохгүй байгаа болохгүй гэдэг тийм шүү Та нар мөнгөөр золгосон уу? Эдэр золсон 5-аар золгосон. 20 кат. 20 20. Саа чи Оо болж шүү Саа дээ. чи ийчтэй. Цаа чи баян шүү дээ. Би Баатар ах төвөд хоёр дээр байнга л хортой залгах. Энэ жил ток шоу маань хөөрхий хэдийн спонсорт олчих. $100 золгоно да. Ногооноор дугтун тэрийг чинь. Тэгэхгүй бол ногоонтойгоо золгол бусад уран бүтээлчтэй бас жоо эвгүй байдалд оруулчих. Харцаа тий. Тэгтээ ток шоутай дэлгүүртэй үнэтэй. Гэтэ хэцүү байна. Хэцүү байна түрээс нь өдрөө гэдэг. Одоо ингээд дуучид шүршүрт бол дуулдаг уу? Шүршүрний ямар дуу байдаг вэ? Үгүй хамаагүй шүү дээ. Машинтаа ганцаар бол балаг навдаг хүү. Одоо тэгтээ подкастыг сонсож шүү. Яа. Тийм үү. Их ямар нэгэн ийм хар гаригийн тухай ярьсан ч юм уу те. Од ирэхээс ярьсан ч юм уу эсвэл ийм сонирхолтой аял нэг фрейм ч юм уу те. Тэр хүн ингэж ууланд явж байгаад алга болж байгаа. Тэр гэдэг тийм подкастуудыг амар сонсож байна. Эсвэл ямар нэгэнтэй гимт хэрэг crime ч юм уу те. Би нэг цагдаагийн кинонд тоглож байхдаа гимт хэргийн crime-уудыг ер нь сайн нэлээд сонссон. Тэгээ нэг юм айгүй их юм ярьдаг юмнуудыг сонсдог болчих. Ер нь хөгжил нь яаж явж байна аа. Ер нь энэ газар зүйн мазар зүйн яаж ийн. Ер нь жоохон улс төр нь яаж ийн өч гэж яах шиг. Ер нь хайр гариг байдаг юм уу? Хайр гариг байдаг юм уу? Та итгэдэг үү? 100% Би итгэдэг. итгэдэг шүү дээ. Байгаа юу те. Энэ хар мянган од дунд тэр ганцаараа ингээ айл амьдралтай тийм. Би бол итгэдэг. Та тэгээд тэр олон нөгөө crime podcast-уудаа сонсоод дараа нь өөрөө нэг жоохон эвгүй болсон уу? Энэ ингээд алчуулчих мэдэгдэхгүй ингээд нуучхал юм байна. Гүү. Одоо зүгээр арай нэг өөр талаас нь Тэр бодд юм билээ шүү дээ. Харин боддог гэсэн. За ингээд хэрвээ баригдахгүй бай гэвэл Ингээд хэл ингээд тий. бодд юм билээ шүү. Яг би нэг цагдаагийн дүр тоглож исэн учраас хэрвээ ингэсэн тохиолдолд энийг яаж болж баригдсан байх уу гэдэг нь айгүй сонирхолтой байгаа гэсэн байхгүй. Тэгээд жоохон тэр талаас нь сонсцсон болохоор ерөөсөө тэгж боддог шүү. Одоо Солонгосын киноч тэгэл бүх кинон баг алуурчтай шүү. Соврын алуурчтай шүү. Нэг бол тэгэл супер хүчтэй, нэг бол харин тий. Гой хийн те. Солонгос гоё кино. Янз бүр шүү. Солонгос Солонгост амьдрах өөрөө бас гоё те. Солонгост одоо хоол хүнс одоо Солонгост орой үж гараал ингээл бас үнэхээр гоё юм шүү. Хэлээ ирнэ бодоод энэ шоугаар ирнэ Солонгосын засгийн газраас хөрөнгө оруулалт авахаар орж ирсэн бүх хүмүүс тэгээ Солонгосыг ярина. Гомгуудаа өгчгөө. Бид бонтоо өгчгөө. Яхид гомгууд. Чинүүдээ тавьцгаа. За одоохон жирэ асууж игээд. Яагаад ингэж юм хэр ч одоо ясам дээр Монгол нэг өрх гэр бүлд заавал нэг Солонгост очсон юм уу? Ажилласан, амьдэрсэн заавал нэг хүн байгаад байгаа юм уу тий? Заавал нэг хүн байгаад байгаа. Тэгээд он чи урлаг соёлоороо ч тэр энэ амьдралынхаа юугаараа шинж нөө соёлын дай явж байгаа шүү дээ. Тэгэн гол тэрүүгээрээ ингээд тэр улс ч одоо илүү байна л гэсэн үг шүү дээ. Сая ингээд Physical Asia гараад зэр Монголыг Солонгос нэг ч зүгээр гарахгүй амар гоо өнгөө сурчлаад өгчлөө шүү дээ. Оо, дэлхийд амар гоо. Тэгээ монголчууд бол үнэхээр хэл амаараа дэлхийд нэр нэг ч шүү. Тий, үнэхээр амжихгүй. Солонгос хүнийг дийлнэ гэдэг байгаа байхгүй. Үгүй солонгосчууд ч олуулаа болохоор
Монгол нэг хүн Солонгос 10 хүнийг дийлэх шүү. Дийлэх. Солонгос 10 хэрүүл чинь 50-аад Монгол нэг хэрүүлжийг 50-аад Монгол нэг 10 шиграм бай чивсээ гэж нөөдөл ирэлж яхад хажуугаар нэг Монгол хүний ажил нохоо явахад жов шаамш. Тим амар илүү юмд дуртаад нэг хажууд тийш тим мэдрэмжтэй байдаг юм байна. Монголч амар нэр ганцаар ингээ хэрэлдээд байж нэгэн жоохон нэмэрлэл ингээ цаанаас ороод штэ. Чи надтай юм ярихгүй чи мөн тэгээ өстэй гэж бүр ёо. Тэгээ нинтэйгээ яриад тэгээд ч орж ирэх байгаа хүмүүсийн бүр юм дурсамжууд нь орж ирэл ёо. Сая тэгээ яаж яах манайх хоёрт орцсон те. Тэгин гоодлаа бүх мас ингээл мэдээж үчин. Монголгоо дэмжчихээс ялчаасаа л гэж бодож байгаа ш. Тэгин гоотл чи. Яа тэн дээр манайхны яг бүр цагтаа шиг те ингээд скриншот шотоор нь минут секунд ойлоор нь гаргаж ирээд хаалгын сольсон ч гэх шиг те. Яа монголчууд зохион байгуулад өөр орны төрөлд манайх бол алан тийм. Амар. Манайх ч нэг юм бах эндээс гаргахгүй. Хамгийн сүүлийн зураг аваад хаана уусаа яг тэндээс л гаргахгүй. Угаасаа та нар нэг ковид нэг Франц авчирсан ч те наатхандаа бүх монгол ээжээ өлөнгөө. Амар. Тэгээ ер нь их гоё юм арт юм. Одоо би бас Солонгост амьдарч үзсэн шүү дээ. Гэхдээ Солонгост амьдрах айгүй хуйтгартай. Ер нь миний зүгээр бодол шүү. Бас хүмүүс яа дээ. Солонгост амьдрахад яг ингээд чи ингээд бүх юм тогтолцоо нь ингээд тогтцсон те нэг гарцаар гарах хэрэгтэй бол нэг ингээд гарцаар гардаг. Тэгээ тэнд чинь дэлгүүр нь ойлгомжтой худалдагч нь яг л нэг худалдагч нөгөө худалдагч ижил байдаг. Уусаа надаас урт насалцсан хүн. Тэр надаас олон жил дэлгүүрээ нээсэн. Дэлгүүр нь надаас урт настай л байгаа байхгүй те. Тэгээ очлаа авлаа юм авлаа гэртээ. Тэгээд өглөө бостоо ойлгомжтой босч цагийн ойлгомжтой. Тэгээд яаж гад нэг усан доор нь хувцас өмсөн ажилтаагаар яг ийм нэг ийм том ийм арааны зүгээр ийм нэг кейс болсон юм сан. Монголд амьдрах бол айгүй хөгжилтэй байхгүй тий. Ингээ явж ирсэн. Нэг галтрлаач юм уу тий. Цас орцсон. Юу вэ гэсэн чи ингээд энд юм ус тогтсон нүхтэй. Тэрийг харээж гарч ээж гинүү тий. Тэр амьдралтаа дасцсан ч юм уу тий. Удаа матаа байж таа. Гэлц гүүч юм уу гэж тий. Энэгээр нэг халтангууд байдаг та гэж гүгэл өжөдлөх бигэд байхгүй шороо инсмэс болсон. Хуулаад авчих гээл. Тэгээд ерөөсөн сонирхолтой муухай гутлмутлаа уухгүй шүү дээ тий. Энд орж ирээд тугал муухай болчихоо. Нэг нойтоо салфетик байна уу гэж гэлц мэлц ингээд нэг нойтын салфетик хуанзны нойтын салфетик ихэд гараа харчаал нүрээ харчаал доошо баг бие харчаал тэгэл гутлаа харчаал тэгэл бүгдийн дуус 4 жил би ингээд нөгөө нэг яг энэ хоёрын орн 4,000 төгрөг өгөхгүй такси. Тэгэл нэг дөрөв өгсөн чи 5 гэж авд. Юу яас нэмэгдсэн шүү дээ. Гэх мэтчихдээ өөр нэг юм сонирхолтой нэг юм сюрприз шин юм те. Тэгээ хамгийн гол нь хүмүүс нь маш тийм хошин мэдрэмж өндөртэй. Тэрэндээ ингээ айгүй гой ингээл тэр физикал яашаа тэр ингээл мемэ олгоод гаргаж байгаа тэр юмнууд нь бүр үнэхээр инээхгүй байхын аргагүй те. Тэнд ямар ч инээд байхгүй байхад инээдэг гаргаад ирэн те. Яаж игээд хүн ингээ зовсон хүс баас чи яг рил амар юм байж ах чинь тэгэл инээдэг гаргаад ирэн. Энэ хараа ингэсэн энэ хараа гэдэг. Юу вэ гэсэн чи тэгэл монголчууд ийм шал ийм өөр төрлийн юм. Тэр ингээд ийм хошин мэдрэмж нь бүр үнэхээр төгсгөн байсан ч яаж игээд хинч болгоно те. А хинч бол бас яаж игээд тэрийг бас төгсгөн болгож болно те. Хүүшээ эн чи хадаа мэндлийн төлөөний тэр та гэх. Янз шүү. Улсаараа ингээд айлтад рүү хамтдаа ороод шийдээ салгаад нийлүүлээд салгаад нөө замраг мөргийг гаргаж ингээд айгүй гоё жилтэй амьдэрдэг шүү. Царайг нь харахад бол 2-3 салсан л байх юм гээл те. Үүсгэн те. Царайгаас харагдаад байгаа юм байна. Ойлгохгүй залуу охоо гээл. Амар гой задаг те. Би нөгөө нэг ингээд нэг шоу нэг хөдөөний нэг тэнгисэрэг дээр гэдэг шиг бас нэг хөдөө болцоод байдаг нэг тийм шоу нэг дөрөвний ирэг дээр энэ дуртай шоу шүү. Хөдөө нэг охин хөдөө очоод нэг залуутай танилцсан. Нэг айгүй хөөргө хос болоод. Үгүй гой залуучууд бэлээ шүү хөөхөн те. Тэгсэн чи тэр хоёрыг ингээд сошиалаар ингэсээр салгачихж байгаа нөгөө хоёр. Тэгээ буцаад нөгөө хоёр маань нууцаар бичиж байгаа ингээд өсөл дээр явж байгаа. Та хоёр ингэсэн бай. Гэдэг өөрөөсөө илгийг авч байгаа. Аюултай. Яг нэг сонирхох үнэ нийлээд бөөнөр амар сонирхож чинь те. Хизээч бас сонирхгүй үнэ 1000 сонирхуулъя гэж сонирхгүй те. Айгүй зэв. Амар шүтэн нөө. Тий. Гинт амар шүтүүлээ гинт тэгсэн аа. Байж тайлбар цоосохгүй. Тэгээ тэгсэн чи бол тэгнэ. Чи бол залтай. Гэдэг. Чигд гэж байхгүй. Өөх чи өстө мондог шүү. Чи мондог ааш байна тэр. Айргуугаад ингээд аксан согтоод тэр ихнэр зодоо өстө чи гэдэг.
Янз штэ цаадалч хөгжилтэй. Итгэх ер нь бас шууд итгэхэд хэцүү те. Хөө чи мондог шүүгээр ингээд одоо айгүй хэцүү те. Ингэжтэй гэж бодож ерөөсөө болохооргүй те. Одоо би бас айгаад манай энэ физикал Азийн аль нэг нь бас ингээд эхлэх үү те. Уу яахад нэг волейбол жоохын тэр нэг явж байгаад нэг жоохоо ингээд дунаад үстэй тэрэн дээр зүгээр стам ондог гэж байгаа жоох өдрөхэд гэж гэж штэ амар ёо. Албатай юу те. Албатай яг албатай юм шиг байдаг байхгүй. Гэхдээ та энийг үзэх албагүй гэдэг. Хичээл аваад. Ийм хачи юм ичээд энд чи инээсэнгүү мөнгө аваад. Үзүүл чинь дэдвэрээс байгаа гэж тэгээд чи худлаа олцсон байлээ. Чи анхандаа бол гоё байсан. Одоо бол худлаа олцсон. Үгүй үзэхгүй нэ гэхээр үндэсний үйлдвэрлэлд дэмжиж нэг үзчих гэхээр бүр нэг хүний хуураа сурцсан. Цагийн гарч байсан шүү цогтоо. Чи нэг хэсэг кинонуудыг бас хийсэн шүү бас. Пэйжээр залгаад ороод ирнэ амар хэцүү. Видео кол залгаад. Видео кол хийгээд бүр тэгээ ярьц. Юм хэлэхгүй болохоор улам давраад байдаг. Юм хэлчихвэл дугаачдаг байхгүй. Бас ингээд. Юу ч өөдөн сүржээж л ингээд. Сүрхгүй байвал ингээд улам баг л. Манай охин чата яриа гэдэг. Бас та хэдийн ер нь фэнүүдээс яаж мөнгө төрөг зээллэж гэж байна уу? Гайгүй бас. Над дээр л тэгээд ахлаа. Яг тэр дутчаад байна гэж үргэлжлээ. Айгуу хэцүү. Захин зайлын чи чинь олон даа гэжтэй юм чи аргагүй шүү. Яадаг амар те. Яасан. Тоглолтоор очихсан мөнгө тутчихлаа. Chobi X гэж яаж итгэж За дансаа гэсэн. За дансаа юу. Джейсон байна тэд зээлэж. Яаж Джейсон гэж мэдэх юм бэ? Сүтэ зэтэ цөө. За дансаа өгчих юм байна. Зов гэж яаж итгэсэн. Oh baby за тий. Би жихэн цогтой байна. Надад үнэхээр мөнгө хэрэгтэй болсон. Батлаад би инээдээ явуулаа. Гэт тас. Манайх яг иймэрхүү юм тий. За бодвол та. За шампанское бодуулаад. Гоё юм уу? Бас юм эрг гоё юм ярих. Тэгвэл зарим подкаст ч бас нэр авах нэр яаж. ухаантай юм яриа. Айгу ухаантай юм яриулах гээд ямар ч нэг тийм сүртэй ухаангүй хүн байж байгаа. Ямар ухаантай юм яриулах гээд өрн гэхэд одоо бас асуусан шүү дээ бас нэг хэдэн подкаст гэсэн яах вэ? Би орохч юу gaаш ярих юм. Тэ? Лайл. Тэг хаан ч ярьж болно шүү дээ тэгэл. Ямар подкаст болол одоо ингээ кенде гэдэг нь болол ингээ амьдралд одоо чихэрлэг амттай тийм цаг мөч маш их байгаа тий. Тэгээ одоо гадуур болол ингээ зөндөөл хүмүүс тэрийг ингээ тий стресс. Нөгөөд ингээ гоё найз нөхдөөрөө ах дүүгээрээ суугаад амьдралын хамгийн гоё цаг мөчийг хамтдаа ярьдаг ийм юм бас айгу хавтаа байгаа болов гэж. Монголд ингээд гадаач гэсэн ингээд гараад явах стресс айгүй их байгаа. Тэрнээс ингээд гоё зүйлийг олж хараад ярьж байгаа байхгүй. Одоо нүд ярьдаг шиг те сөрөх бийцтэй давж гарна те борооны уйлдрал, бутын хариалтын уйлдрал ихэллээ те. Пингвин алхалтын уйлдрал ч гэж яах шиг те. Тэр нэг бас хөвгөлтэй л байна. Бид нар ингээд ток шоу бичээд ток засар шүү. Тэгээд станцаар явах цагийн дараа энд юм дэлбэрчээд байна гэдэг. Тэгээд гэрлээ онтрааж агаад бүр хөвгөлтэй болоо. Тэгэл бид нар чинь за маргааш бити ягаасаа тэгэл дахиад нэг зочинтойгоо ингээд сууж байгаа тас. Дахиад surprise те. Монголд тог тасардаг болов тий. Одоо өөр гадаад орнууд яадаг юм болов? Тог мөг тасруул гайхдаг. Мань хоёр ингэсэн шүү дээ нөгөө нэг Швейцарт явж байгаад бид сууж явсан машин дугуй хагараад тэгсэн чи яг урдаас явж исэн атус те ирээд тулцсан. Тэгсэн чи атуснаас хүмүүс бууж ирээд яасын зүгээрөө туслах уу чинь зүгээр нэг дуул харсан байна. Бүр ингээд туслах гад ингээд шал засварлуу авч яваа. Засварлуу аваад авч өгөх юм уу гэ. Тэр бас амар ховрын үзэгдэл тий. Зүгээр лаг юм билээ шүү дээ. Тэгсэн чи манай Монгол дугаарсан. Наадаа зайлуулаа. Оо хар ажлын садаа гайнаа. Манайх бас алаа. Би чинь солонгосчуудад бас нэг амар сюрпризээ барьсан шүү дээ. Мангар өргөн зам байдаг байхгүй 8 ши явдаг. Тэгээ бүр ингээ явахаар бүр амар хол явж тойрчих гээд байгаа байхгүй. Тэгээ мапа харахаар энэний цаана байгаа байхгүй. Энэ 16 игнийг би давчих юм бол яг олох гээд байгаа. Би харчихсан лайлаа гэж бодоод. Тэгээ тэр чинь бүр гэрлэн дохиогүй болохоор амар ингэж яваад. За тэгсэн ч гэсэн яайдаа гэж даваал гүүсэн чи юу вэ нөгөө 16 машин бүгд зогсоод бүгд сигналтаа. Жолоочнууд нь гарч ирэх бүр үнэхээр амар юм асуу. Тэнд бол нэр тэд нар бол зөв нэг хүн энэ хүн алчаад тэгээ одоо бүр үнэхээр яаралтай ингээд цухтааж байгаа гэж бодсон байна. Бүр амар ууралсан бүр.
Тэр сигнал ууртай байгааг мэддэгдээд байгаа. Шибаа. Гэтэ миний солонгос амьдж исэн гэж ярьж ирсэн. Тэгээд Биш аюу байна. зүгээр нөгөө нэг тэгсэн чинь ингээ гарцаа байгаа штэ. Гарцаар ингээд гарч штэ. Тэгэн гот гарцаар гармааргүй санагдаад байгаа байхгүй. Монгол хүний нэг цаана угтны тийм бай. Зүгээр энэгээр нь гүгээ гарч ил та гэж бодогдоод би тэгээд тэгдэг байсан ш. Яг гарцаар гүйхгүй жоохон ингээ наагуур дэрх гэдэг ингээ нэг монгол зангаараа гялц гүйж гараад тэгэн гот нэг тийм мэрэгчлөөтэй байгаа. Монголоос сансан юм байна л та. Би бас тэр үедээ Монголоос сансан юм байна. Яг ингээд даваа орчил гэж бодогдоод зөөр юм. Монгол өнөөхөл монгол зангаараа. Өнөөхөл монгол зангаараа гэдэг шиг. Та хоёр нь хичнээн орноор одоо ингээ яг гоё тоглолт моголтой гээл те явчваа. Тэр за тэгээ Япон, Солонгос, Европоор тэгээд Австрали. Одоо энэ Африк те одоо нэг Америкаар явцсан тий. Одоо тэгэл Канад мөн итгэн улс л үлдсэн юм шүү дээ тий. Одоо нэг Канадад ч үзмээр байгаа. Африк твээр бас. Африкт одоо монголчууд байдаг үү? Тонтор Африк аваач. Монголчууд Африк хүүхдүүд байгаа шүү дээ. Тий, амар өргөн сайн байна уу? Юу вэ, Джейсэ? Би чамаа мэднэ. Энд байгаа монгол зэргүүд зааж. Тэр нөгөө дуулсан байдаг шүү. Нөгөө зүйтэй зайтай зөө ингээд дуулж байгаа шүү. Тий, харин тийм. Тэгвэл бас тэнд очиод шанс нэггүй яваад байгаа мó тийм олон хүмүүс монголоор яриад байгаа. Олон хүмүүс судаанд ажиллаж байгаа монголчууд ч ихийг сахиулагчид тэнд ч одоо Монголынхоо тэгээ монголоо санаа бөө монгол дуу муунуудаа 50 те. Тэнгууд чинь тэрүүгээр хар хүүхдүүд чинь сурцсан байгаа. Тэгээ чи нөгөө мэдээж ингээл амар хэцүү байгаа шүү дээ. Амар сурцсан. Харууд ч угаас амар юм сурдаг. Яг баг ингээ монголчууд ч гэж байгаа байхгүй нөгөө юм урахтаа бүр сурахтаа ингээ супер. Тэр чинь яагаад сурж байгаа тэнд хоол байна. Тэнд дулаахан байна. Хамгаалт байна тий. Тэгээ тэдэртэй байх тухтай байна. Тэгэн гоод нөгөө гараач дуу тавиал дуугийн сурна. Монгол хөгжөөгөл юм яриад өө агаа гэл ингээд монголоор тэгээд айггүй сэргэлэн тийм бид юм лээ. Тэр ингээд гадаадаар Африкаар аялж байгаа хүмүүс юм шилийг харсан чи. Бүр яг тийм юу сурахад бид Судааны тэр нэг цэргийн анги дээр очиход тоглолт Монгол хийвэл гоё юм. Nice тий. Тонтор бас нэг мөн Тэр Монгол хэлж хэцүү юм шүү дээ. Тий. Монгол хэлж хэцүү шүү дээ. Амар хатуу манаас ямар ч асуудал үүсэрсэн байгаа зү тэгээ амар цэвэрхэн тий айгуу цэвэрхэн манай солонгос ахирал тэгээд идэв гэсэн та нар одоо хоорондоо хэрэлдээд байна уу хэлцээд байна уу яаж та нарын ингээд яриг сонсоход та нар вар тэгээд их сонсох тийм үү энэ сонсох гэдэг надад хүмүүс ир хэмээ тий их чинь бид нар бол энэ дотроо шал өөр чихэн үү чимэг болсон аяа сайхан монгол хэл арай өөрөөр нь бодсон байж шоуны хамтран ажиллагчаар Бөөндө карго Чампасга буудуулах уу те. Тэг нь. Буудуулахаас өмнө уламжлал асуух марцсан. За амьдралынхаа энэ үе хүртэл одоо хамгийн одоо амттай чихэрлэг те чихэр мэт одоо үеэ одоо нэрл хилээч гэвэл одоо аль үеэ хэлэх вэ? Хүүхэд нас, өсвөр нас. Солонгос байсан үе. Онгоцны буудал. Хүүхээ тоглолтын дээр ойлгох. Аль чихэрлэг байсан бэ? Онгоцны тайзны ярдах гэх. Хамгийн гоё үе гэсэн юм шүү дээ. Тий, хамгийн гоё чихэрлэг. Амттай гэх юм. Бид нар юу л мартдаг. Наваг ээж чи хэдгээр ангид тахтлаа. Нилээ жоохон байсан юм аа. Тэгэхээр солонгос өвдсөн байсан. Аха. Тэгээ би чинь сургуулаа 5 6 жилийн дараа за тэгээд яг ээжтэйгээ онгоцны буудлын дээр олдчихсан. Тэрийг ерөөсөө мартдаг. Ээжтэй хэдэн жилийн дараа? 5 байна уу 6 ах. Уулзж байгаа тий. Ээжийг сансан шүү гэсэн үү? Юу гэсэн? Чихэнд нь юу гэж? Би ээжийг танихгүй ингээд хажуугаар өнгөрцөн баггүй. Тэр үедээ дараа л ээж хэлж шүү дээ. Тэр үед би ингээд яг онгоцны буудлын ээж ээжээр ингээд өнгөрцөн. Тэгэл хараад яг ээжийг яг амар хөвшөрсөн байна даа гэдэг. Бодол амар төрж исэн. Сэтгэл тоногсон момент гэсэн үг тийм. Та тэгэл яг яаж уйлсан уу тодорхой. Ойлгохгүй тэр үедээ ойлгохгүй байсан. Манай зоогч бас амар эмо ш. Хамаагүй хүний тоглолтын дээр үйлээд харин тийм цусан төрөл биш хүн дээр үйлээд яг цусан төрөл хүү холбоотой ганц хүн дээр 5 жил болоод яаж явчих вэ? Ойлцохгүй. Үйлсэн юм уу? Үйлсэн бах уу тэр үед? Үйлсэлтэй. Ээж л баахан үйлсэн бах уу? Та ингэ зүгээр яг ингэ ээж сансан шүү, ээж сансан. Таны хамгийн гоё. Чихэрлэг те? Гоё фаны гоё үе. За ер нь яг одоо л үе ер нь гоё чихэрлэг юм дөө. Тэ. Одоо
тодорхой хэмжээнд би нэг жүжигчин болмоор байсан, дуучин болмоор байсан, тодорхой хэмжээнд бас нэг дуутай болчлоо, ганц хоёр тавсан кинотай болчлоо, тий? Гой үр хөвгттэй болчлоо, гэр бүл байна, элэг бүтэн байна. Тий? Тэгээ энэ л ер нь одоо энэ баг гоё чихэрлэг гоё үе дээр яваа. Сайхан хамтрагч байна, тий? Сайхан найз нөхөд байна. Гоё юм хамт олон. хүрээсэн хамт олон бай. Тэгээ одоо ер нь гоё чихэрлэг үе дээр байгаа юм уу даа л гэж бодчих зүгээр. Тэгвэл одоо энэ чихэрлэг үе чинь энэ биш үү? Энд одоо дуу гарган даах уу? Яг энэ үе бодоод Кенди гаргачих. За наадах чинь манай өөсөө айгүй хурдан бичнэ. Маргааш ихэд бараг танаа нэвтрүүлэг оосттой болж магадгүй шүү. За ингээд гоё шинэ он гарах гэж байна. Тэгээд шинэ он тий шинэ жилд одоо шижгэр сайхан амжилтыг одоо хүсье. Пянзан одоо бүр Монголын гоё рекордыг хэвтэж тий олон хүмүүсийн зүрх сэтгэлд гоё ихшгэлж гоё матагдчихгүй. Тэр олон хүмүүсийн бас яг амьдралынх нь одоо хамгийн амттай чихэрлэг гоё дурсамж нь болж амьдраарай гэж өрөөё хоёр ахта. За баярлалаа. Ерөөл Баторшгүй. Ямар сайхан юм бэ? За манайхаа бүглөө нь очиж мөргөж магадгүй шүү. За хамгийн сайхан бүхнө өсье. Шинэ жилийн мэнд хүргэе. За бас Candy Talk Show-нд орж байгаа бүх хүмүүстээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе бүгдээрээ. Баярлаа. Оноо сайхан гаргаарай. Ирэх ондоо элбэг дэлбэг хангалуун байх болтугай. За эндээсээ тулгаад ерөнхийдөө суулттай. Халаанаасаа гарахгүй байгаа шүү дээ ерөөсөө ингэж. Дагас юм те. За тэгээд битээрийнхээ урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. 2026 он бол та хоёрын жилд байх болтугай маш гоё гайхалтай тоглолтоо орно. Олон сайхан уран бүтээлээр нь маш гоё хүмүүсийг байлдан дагуулсан тэр дуу болон клипээр нь уулзцай. Тэгээд хоёр ахтай эрүүлийг аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Ерөөл Баторшгүй. Хоёртаа бас ийм гоё нэвтрүүлэгт урьж оролцуулсан баярлалаа. Дандаа гоё юм гэгээлэг юм кандилэг те чихэрлэг зүйлийн тухай ярьж бас хүмүүс түгээж байгаа та хоёртаас гэр бүлд нь аз жаргал эрүүлэг хамгийн сайхан бүгдийг хүсье. Баярлалаа. Ерөөл Баторшгүй. Хура. Дуусгаач нэвтрүүлгээ. Candy Talk Show маань энэ хүрээд өндөрлж чинь дараагийн дугаараар уулзцай. Өнөөдөр бид нар анх удаа хоёр зочинтой шинэ оны гоё хамгийн анхны дугаараа та бүхэндээ хүргэлээ. Тэгээд 2 оны зааг дээр тийм шүү дээ. Бэлгөө. Үгүй тэр чинь чи авчирсан. Тий үү. Тэгэхээр дуусчихад дахиад явж болох байсан. Бэлэгтэй байсан юм уу? Бид нэрийг ингээд яарч бэлэггүй шиг харагдаж байгаа зү. Тэгээд бэлэгтэй гэснээс хойш хүмүүс айгүй итгэвтэй болоод байгаа юм байна. Нөгөө та нар нэг авдрын ёроолоос гээд нэг уран бүтээл хүргэсэн шүү дээ. Тэгэхээр одоо яг өнөөдрөөс яг энэ цаг мөчөөс бас бэлэгтэй чи шинэ жил болж байхад яаж хоосон байх вэ те. За бэлгээ аваад ирээ. Та хоёрт гэж хэлэхэд амар гоё бэлэг байгаа зөө. Баярлалаа. За. За ирэх жил алах нэ. Ирэх жил алаад өгөөрэй. Амар гоё спонсор олсон. За. Энэ стайл эднийх бол дам брэнд оруулж ирдэ шүү тэгээд. Тэрнээс ш гар захтаа сэвэр мэдээдсэн. Брэнд шүү зэ. Дэлхийн брэндийг өмсөж шүү зэ хэдүүлээ. За. За тэгээд шоп байдгийгт манай хамтран ажиллагчаас энэ бэлгийг гардуулж байна. Баярлалаа. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамт олонд бас баярлалаа. Шинэ оноо сайхан ухтаарай. Ирэх ондоо ол зомог, эрүүл мэнд бүгд сэтгэл хангалуун дүүрэн байх болтугай. Candy. Баяртай. Дараа жил уулзцай.